мэдээж. Оройн төргийн хөмсгчтэй ам нээвэл зочны ярилцлага хэлж байна. Энэ удаад бид Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхий эгч оюун гэрэлтэй уулзч ярилцж байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг бол бүхэлдээ ер нь улс төрчтэй ярилцдаг ийм онцлогтой нэвтрүүлэг. Гэхдээ ер нь сүүлүүд анзаараад байхад ер нь нэг гэр бүлийг улс төрчид авч явж байгаа биш. Эмэгтэйчүүд авч явж байгаа гэдэг утгаараа бас өөрийгөө тань урьж оролцуулъя гэж бодсон юм аа. Тэгээ ялангуяа Монголын эмэгтэйчүүдийн байгууллага бол Азиста хамгийн анхны ууган байгууллага юм бэ. Тэгэхээр энэ байгууллага сая бас ойгоо тэмдэглэхдээ одоо олон улсын түвшийн том чуулга уулздаг зохион байгуулалт шүү дээ. Тэгэхээр энэ чуулга уулзтаас ер нь ямар үр дүн гарав, ямар дүгнэлт гарав? Баярлалаа. Намайг урьж оролцуулсанд. Тэгээд бас үзэгчдтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе гэж хэлмээр байна. Тэгээ Монголын эмэгтэйчүүдийн холбооныхаа тухай би бас нэг товчхон мэдээлэл өгөөд чуулганы талаар ярьсан зүг болоо гэж бодож байна л да. Тэгээд та түрүүн хэллээ Аз нэвийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг Монголын эмэгтэйчүүдийн холбоогод анх 1924 онд байгуулагдчихсэн. Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг нэртэйгээр одоо анхны үндсэн хуулиараа бид өөрснөөхөө сонгох хэрэгээ баталгаажуулж авсан ийм одоо сайхан төвхтэй. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүд 24 онд л өөрснөөхөө гендерийн асуудлыг ярьж ирсэн те өөрснөөхөө сонгох эрхийн асуудлыг анхны үндсэн хуулиар Аз төвдөө баталгаажуулж авсан одоо ийм сайхан төвхтэй. Тэгээ бид бол яг хаа сая 95 жил энэ жил Монголын эмэгтэйчүүдийн байгууллага 95 жилийн одоо ойн болж байгаа. Тэгэхээр ой гэж учиргүй нэх баярлахаасаа илүүтэй бас биднэрт асуудал юу байна? Шийдэл гарц юу байна? Тэ одоо нийгэмд тулгамж байгаа ирээдүйн рүүгээ чиглэсэн бидний хийх ажлууд юу ах вэ гэдэг дээр нэлээдгүй ярилцсны эцэст бид бас олон улсын одоо хэмжээний чуулган зохион байгуулж олон улсын түвшинд одоо хэрэгжиж байгаа сайн туршлагууд юу байна? Тэ сайн хуулиуд юу байна, сайн мэдээллүүд юу байна. Одоо олон улсын түвшинд бас бидний харилцаа ямар байх вэ? Тэдгээр одоо байгууллагуудаа бид нар бас ямар түвшинд цаашдаа хамтарч ажиллах боломж нөхцөл байна гэдгээ ярилцсан нэлээд одоо том хэмжээний чуулган боллоо. Нийтдээ 12 улсын нэг 30 гаруй одоо зочид ирж оролцсон. 3 сэдв хэлсэн байгаа. Нэгдүгээрх нь бол эмэгтэйчүүдийн эдийн засгийн холбоотой асуудлыг хэлэлцсэн. Хоёр дахь нь бол ерөөсөө энэ эмэгтэйчүүд охтын одоо бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал. Ялангуяа бага насны охтын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг илүү хөндөж гаргаж ярихаар шийдээд ярилцлаа. Гурав дахь нь бол тун удахгүй бас улсын хурлын сонгуул болох ч удаа олгодуулаад шийдвэр гаргах төвчний эмэгтэйчүүдийн оролцооны талаарх асуудлыг бас хөндөж ярих нь зөв юм аа гэдэг ийм 3 сэдвийг хөндөж ярьсан. Үндсэндээ дэлхийн нийтийн доктортой урьдчилан зорилт 2030 он гэдэг маш том зорилт тавиад явж байгаа. Дэлхийн манай улс хүртэл одоо энэ доктортой урьдчилан зорилтод нэгдээд явж байгаа улс орны нэгийн хувьд тэр доктортой урьдчилан зорилтын гол агуулга нь ерөөсөө энэ дэлхийн эмэгтэйчүүдийн энэ шийдвэр гаргах төвчний оролцоог 50% хүргэх шаардлага байна. Хэрвээ энэ шийдвэр гаргах төвшөнд оролцож байгаа эмэгтэйчүүд оролцоог бид 50% үнэхээр хүргэж чадах юм бол энэ ядуурлын асуудал, энэ хүчирхийллийн асуудал, эдийн засгийн асуудал гэдэг олон асуудал бас маш сайн үр дүнгээ өгөх юмаа гэдэг байдлаар энэ доктортой урьдчилан зорилтыг гаргаж ирж тавьсан байна. Монголын эмэгтэйчүүд бол нийгмийн хүрээнд бол улс төрийн эрх хэрэгчлөөч гэдэг юм уу хангалттай бусад орнтой харьцуулахад хангалттай өндөр түвшинд байдаг ч гэлээ. Гэр бүл рүү чиглэсэн төрийн бодлого бас орхигдоод байна уу гэсэн юм хандлага байна. Энэ дээр ер нь эмэгтэйчүүд одоо чиглэж ажиллах уу? Тий, ер нь бол яг гадны улс оронтой жишгэд манайхыг бол нэг бусад улс орны шийдвэр гаргах төвчний эмэгтэйчүүдийн оролцоогоор нэг 23 орчим хувь доогуур байна гэсэн үзүүлэлт байдэ. Тэгэхээр хангалттай бол байхгүй байна гэсэн үг. Одоо та өөрөө мэдж байгаа улсын хурлд 13 эмэгтэй гишүүн байгаа. 21 аймгийн засаг даргын хэдэн хувь байна. Хэдэн засаг дарга эмэгтэй нэг ширхэгч байхгүй тий. За засгийн газрын эмэгтэй ганцхан сайд байна. Тэгээд ингэхээр нөгөө эмэгтэйчүүдийн энэ оролцоо өөрөө их бага байна гэдэг нь эндээс харагдаж байгаа. Уг нь бол тодорхой код хуулийн туссан гэдэг байгаа байж байгаа. Засаг даргын бол 40% эмэгтэй хүн байхаар бүр хууль байгаа. Мутгийн өөрөө тийм анзаардаг юм биш үү нэрээ. Харин тэгэхээр бид нар олон хуулиас судлах хэрэгтэй. Тэрийг анзаарах хэрэгтэй. Тэрэн дээрээ бас өөрснөөхөө шаардлага тавьж явах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Хоёр дахь гэх юм бол яг ер нь зөвхөн Монгол эмэгтэйчүүдийн хувьд ч биш. Түрүүн би доктортой урьдчилан зорилтыг ярьлаа шүү дээ. Дэлхийд одоо эмэгтэйчүүдийн оролцоо өөрөө 50% байх нь эргээд нийгэмд өгөх үр өгөөж өндөр юм аа гэдэг. Тэгээ ялангуяа монголчууд хэлдэг шүү дээ. Эцгийн одоо эрийнхэн нэрээр орж эхнэрийнхэн нэрээр гардыг юм аа гэж тий. Тэгэхээр нөгөө тэр эмэгтэй тэр тухайн яг гэр бүлийн бид нэр деталь юм ярьж байгаа ч гэсэн энэ чинь нийгмийн өөрөө микро нэг эдис тий гэр бүл бол өөрөө нийгэм юм а гэж байна тий. Тэгэхээр бид бол эмэгтэй хүний оролцоо ямар байх вэ? Шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд оролцсноороо эргээд энэ нийгэмд ямар сайн нөлөө авчрах вэ? Ямар эерэг
өөрчлөлтүүдийг авчрах гэдэг талаас нь илүү харах шаардлагатай гэж ойлгож байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн холбооны хувьд бол цаашдаа мэдээж ахын шийдвэр гаргах төвчний эмэгтэйчүүдийн асуудлаас гадна ерөөсөө эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай гэж ойлгож байна. Ер нь зүгээр төрийн бодлогыг анзаараад байхад гэр бүл рүү чиглэсэн бодлого нь бол дандаа нэг халамжийн шинжтэй тий нэг төр зур арга цаас нь нэг сардаа нэг одоо хүүхдээ харж байгаа ээж нэг 40 50 мянган төгрөг өгдөг шиг юм уу ингээд аргалцдаг яг үүндээ бодит байдлаар энэ бол яг амьдралыг шийдэж чадахгүй олон тулгымс асуудал байгаа шүү. Тэгэхээр энэ лүү яаж чиглэж ажиллах вэ? Өөрөө хэлээд нь шүү дээ. Яг хүн лүгөө чиглэсэн энэ асуудлыг бас орхигдуулдаг байна гэж шүү. Тийм. Тэгэхээр яг Монголд ч одоо нэг 900 орчим мянган гэр бүл байдаг. Тэгэхээр 900 мянган гэр бүлийн цаана 900 орчим мянган ээж байна гэдэг. Тэ тооцох юм бол энэ эмэгтэйчүүдийн нөгөө хөгжлийн асуудлыг зайлшгүй ярих шаардлагатай байна. Та түрүү хэлсэн халамжийн бодлого дээр гэдэг. Одоо өнөөдөр Монголд хүүхдээ хараа сууж байгаа 98 мянга гаруй ээж байгаа. Гэрт хүүхдээ хараа сууж байгаа. А гэтэл цэцэрлэгийн хүрэлцээ хэд байна вэ? Яслын хүрэлцээ байна уу? Тэ цэцэрлэг яслын хүрэлцээ одоо ингээд амар болохоор асуудал юу яриад тэ одоо ингээд хүүхдээ цэцэрлэг төвчөөд амар тайван ажиллаа хийгээд явах боломж биднэрт байна уу гэдэг нэг талаас. За өртөлгөөс нь 72 мянга гаруй ээж байна. Хөгжлийн бэрхшээлд 110 гаруй мянган иргэн байна. Тэ маш эрт цэцгүүртэй гарсан эмэгтэйчүүд байдаг. 45 та 50-таад ингээ гарцсан тэ. А гэтэл яг эд хийж бүтээх насны тийм эмэгтэйчүүд байдаг мөртлөө тэтгэврт гарцсан гэхээр ажлын байр олддоггүй. Тэ. Тэгэхээр бид нөгөө нэг халамж хараад одоо юу гэдэг гэртээ хүүхдээ хараад суухдаа 50 мянган төгрөг авчаад тэр 50 мянган төгрөөр юу хийх юм тэ яг үнэндээ нэг уут памперсны үн хүрэх билүү гэд ингээд ярихаар гэтэл тэрийг илүү нөгөө эмэгтэйчүүдэд гэрээрээ нөгөө бичил бизнес эрхлэх боломжийг нь тэр эмэгтэйчүүдэд хөгжих боломжийг нь бид олгомоор байгаа байхгүй. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос яг одоо бол манайх ч нөгөө төр засгаас ямар нэгэн одоо дэмжлэг тусалцаа мөнгө төгрөг санхүү илүү дутуу юм байхгүй шүү дээ. Тэгээд саяхан бид нар нэг уран бүсгүйчтэй байхгүй. Би одоо энэ эмэгтэйчүүдийн холбогч ер нь төсөөс тодорхой хэмжээний дэмжлэг авдаг гэж ойлгоод байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Монголын эмэгтэйчүүдийн холбоо яг 1990 он хүртэл Монголын эмэгтэйчүүдийн холбоо төр олон нийтийн статустай байсан. Тийм. Тэгээд тэр үед бол ерөөсөө төр олон нийтийн статус гэж байгаа боловч баг яамны түвшинд үйл ажиллагаа явуулдаг байсан энэ байгууллага өөрөө. Монголын эмэгтэйчүүдийн холбооны одоо хэд хэдэн хийсэн ажлууд байдаг шүү дээ. Одоо алдартай одонгийн асуудал гэдэг ч юм уу тий. Олон хүүхэдтэй ээжүүдэд мөнгө олгох асуудал гэдэг ингээд эмэгтэйчүүдийн холбоогоор дамжиж гарч ирсэн айгүй олон бодлогууд байж идэг. Соёлын довтлогоо байж идэг. Анх ер нь бол нөгөө 24 онд энэ эмэгтэйчүүдээ сонгох эрхийг эмэгтэйчүүдийн байгууллага санаачилж гаргаад тухайн үеийн одоо нам төрөнд дэмжиж тий. Энэ бидний эрхийг баталгаажуулж ирсэн. Тэрний дараа ерөөс энэ эмэгтэйчүүд бичиг үсэг сурах хэрэгтэй гэдэг. Ер нь бол энэ Монголын ард түмний бичиг үсэг сурахад бол энэ Монголын эмэгтэйчүүд холбооны үүрэг оролцсон их өндөр байсан гэж одоо манай ахмадууд ярьдаг түүх одоо бичиг баримтан дээр ч байдаг. Тэдэнд бол маш сайхан уламж түүх бол байгаа. Тэгэхээр одоо бид юу хийх вэ? Сүүлийн 30 жилд тэгээд төр эмэгтэйчүүдийн холбоогоо эмэгтэйчүүдийн байгууллага орхиод бүр мартцсан байна шүү дээ. Тэгэхээр одоо та бүхэн яаж одоо өдөө ботл ингээд нэг голомтын ингээд тасчихгүй шиг аваа явсан болоо бас. Харин тэгээ одоо нөгөө саяхан би ч ажиллаа одоо яг 11 сар болж байна л да. Одоо 10 сарын 15-нд би 12 яг нэг жил болох юм. Тэгээ яг энэ 11 сарын хугацаанд ингээл яг янз бүрийн юм сонссон хүмүүс бол энэ Монголын эмэгтэйчүүд холбоо байдаг байсан юм уу? Хайчдсан, ер нь та нар яга ажиллаа хийдгүй юм ч гэдэг юм уу? Яг үнэндээ энэ сүүлийн 30 жил би бол бүр энэ телевизийн одоо тий камераар эфирээр дамжуулаад энэ Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг энэ аймаг орон нутагт удирдах гэсэн, үе үед удирдах гэсэн энэ нийслэлийн тий бүх эмэгтэйчүүдийн одоо байгууллагын удирдлагууд, дарга нар, тэргүүлэгчид энэ эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд оролцож байсан бүх хүмүүст би маш их баярлалаа гэж хэлмээр байгаа юм. Яг сайн дураараа явж ирсэн. Сайн дураараа байхгүй. Ерөөсөө сүүлийн 30 жил ерөөсөө энэ байгууллагыг сайн дураараа одоо сайнаар хэлбэл сайхан сэтгэлтэй хэдэн эмэгтэйчүүдийн нуруунд дээр энэ байгууллагын үйл ажиллагаа гал голомтын таслалгүй 95 жилийн түүхтэй золгосон. Үнэхээр төрөөс нэг төгрөгийн ш дэмжлэг байдгүй. А саяын чуулган дээр бол бид нар засгийн газар төслийн өргөн бариа тий олон улсын бид нар чуулган хийж эмэгтэйчүүдийн асуудлаа ярих чинь, октын асуудлаа ярих чинь гэж хөрсөх дарга дээр би өөрөө орж уулзаад энэ чуулган дээр нэг хэдэн төгрөг авсан. Энэ бол тий үнэ. Тэгэхээр цаашдаа эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагаа яаж явах ёстой вэ гэдэг дээр хүртэл бас энэ анхаараасаа гэж хүсэж байгаа. Бид бас төрийн холбогдох шатны хүмүүстээ бас уулзж байгаа. Манайд бол одоо нэг хүүхэн залуучууд гэр бүл хөгжлийн төлөв үлээ. Тэр чинь одоо нэг зөвхөр нэг хэдэн судалгаа хийгээ сууж идэг өөр ойлгохтой дөрвтэй ажил хийж чадахгүй ингээд нөгөө санхүүж хязгаарлаг бол иймэрхүү статус нь ч тодорхойгүй юм байна л дээ. Ер нь бол яг одоо гэр бүл хүүхэд залуучдын газар бас гараад ирсэн сайн. Өмнө юучгүй байсан шүү дээ. Бид нар бүр угаасаа байхгүй байсан шүү дээ. Гэр бүл хүүхэд залуучдын газар байхгүй юмгүй байсан. А ер нь бол 10 гаруй улс оронд эмэгтэйчүүд гэр бүлийн яамтай. Одоо хамгийн ойрхоноор Солонгос улс эмэгтэйчүүд яамтай. Тийм яамны хэмжээнд ажилладаг. 10 гаруй улс орон эмэгтэйчүүд гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдтай.
Эмэгтэйчүүд гэр бүлийн. Жишээ нь урд хөрш хятад бол одоо эмэгтэйчүүдтэй холбоотой тэр нь төр олон нийтийн статустай. Яг 90-ад оноос өмнө санхүүждэг гэсэн үг. 100% санхүүждэг. 90-ад оноос өмнө Монголын эмэгтэйчүүдтэй холбоо ямар байсан? Одоо хятадын эмэгтэйчүүдтэй холбоо яг тийм. Өнгөрсөн оны одоо 18 он гэсэн үг шүү дээ. 18 оны 12 сард Оросын холбооны улс эмэгтэйчүүдтэй холбооны статусыг сэргийсэн. Цагаат төрийн статустай болгосон. Тэгэхээр нөгөө нэг бусад улс орнууд яагаад эмэгтэйчүүд гэр бүлийн яам? Яагаад эмэгтэйчүүдтэй холбооч гэдэг юм уу те? Энийгээ төрөнд дэмжиж яваад байна гэхээр эргээд нөгөө эмэгтэйчүүд рүү хийх бодлогын үйл ажиллагаагаа энэ байгууллагуудаараа дамжуулж хийх те? Энэ эмэгтэйчүүд ер нь бол эмэгтэйчүүдийн асуудал ч өөрөө нэг хүний асуудал биш ээ. Энэ бол нийт хүн төрөлхтний асуудлаа гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүний тухай ярихаар бүх юм яригддаг. Нөхөр нь яригддаг, хүүхэд нь яригддаг, эдийн засаг нь яригддаг, ядуурл нь яригддаг те. Нөгөө өвчин эмгэг одоо юу гэдэг бүх юм яригддаг шүү дээ. Тэгэхээр манайд бол яг гэр бүл хүүхэд залуучуудын гэж байгаа. Гол нь бол нөгөө эмэгтэй гэдэг дотроо хүүхэд залуу нь бараг багтчихаар одоо субъект байгаа шүү дээ. Тэ? Бусад улсаар яагаад гэр бүл хүүхэд залуучуудын яам гэхгүй эмэгтэйчүүд гэр бүлийн яам гэдэг байгаа юм. Тэгэхээр одоо ядаж бусад орн шиг ингээд тусад нь том яам байгуулдгүй махад ядаж энэ хоёр хөрштэй адилхан ингээд эмэгтэйчүүдийн холбоог ядаж ингээд улсаас төсвийн ингээд нэг санхүүг нь гаргаад өгчих юм бол ядаж нэг эмэгтэйчүүдийн хүч ажиллах нэг гүүр болох юм шүү. Тэгээ ер нь бол яг Монголын эмэгтэйчүүдийн холбоонд сайн одоо түүх байна бидэнд. Туршлага байна. Сайн бүтэц байна. Тэ? Одоо хүртэл манай аймаг орнотгийн эмэгтэйчүүдийн зүйл байдаг. Явж байгаа. Байлгүй яах вэ? Би сая өнгөрсөн хугацаанд би 17 аймгаар 26 удаагийн орон нутгийн тамилт хийсэн. Одоо би 10 сарын ихэр дахиад аймагуд руу ажиллана гэдэг тийм. Тэгэхээр зүгээр яг хөө мэдээж түрүүн бид нар яриан дундаа хэлсэн сүүлийн 30 жилийн нөө зүгээр л нэг хэдэн сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүдийн нуруунд дээр өнөөдөр хүртэл үйл ажиллагаа нь явсан. Тэгээ карманаас гарах үе байдаг. Карманаас гарах нь гарган тэгэл засаг даргаа гуйхан гуйн тийм орон нутгийн удирдлага одоо тэнд байгаа очиж байгаа улс төрчид гэдэг юм одоо өстө нөгөө хэн тэнд очиж ямар ажил хийхээс шалтгаалаад энэ байгууллагыг удирдах явж байгаа хүмүүсийн илүү дутуу. Ер нь бол энэ карманаас аваад энэ карманаас гаргаад одоо явдаг юм бил үйл ажиллагаатай байсан шүү дээ. Тэгэхээр ер нь зүгээр жил бүрийн төсөв яригдахаар л одоо ингээд нэг хүүхэд хамгаалж гэдэг юм уу ерөнхийдөө нэг төр хамгаалах байрны асуудал яригддаг шүү дээ. Тэгэхээр энэ жилийн төсөвт бол новоо хэдэн дээр 10-аад тэрбум төгрөг туссан гэсэн энэ нь одоо яг бодиттой хэрэгжиж чадж байна уу? Та бүхэн ер нь бас харж сонирхсан уу? Тийм, ер нь бол яг бид чинь хүний амнаас л сонсож байгаа шүү тийм ээ. Тэгээд их хурлын дарга нээлттэй сонсгол дээр гэр бүл хүүхэд залуучдын газар яг энэ хүүхэд хамгаалын чиглэлээр бид 8 тэрбум төгрөг төсөлсөн гэж ярьж ирсэн. Тэгээд мэдээж яг ажил хийж байгаа хүнд алдаа оноо бол байдаг л бах те. Хүүхэд хамгаалах асуудал ч юм уу яг энэ хүүхэд рүү чиглэсэн энэ одоо хөтөлбөрүүдээ ер нь л бид нөгөө шилэн дансны асуудлыг бол эргэж сайн харж те энийг олон нийтэд нээлттэй байлгах ёстой гэж бодоод байгаа. Яг яаж хамгаалаад байгаа тэр төсөв юунд зарцуулаад байгаа гэдгээ одоо төрийн бас байгууллагууд нь хүртэл сайн мэдэхгүй л явж байгаа шүү дээ. Тий. Зөвхөн 2018 оны төсвийн гүйцэтгэлийг ярьж байгаа жишээлбэл нэг хүүхэд хамгааллын тусгасан одоо тэр нэг 5 тэрбум төгрөгийн бараг 60-70% зүгээр ингээд нэг захиргааны зардал зарцуулагдсан гэж сонссон. Хэдэн даргын санал суудлын цалин хөлсөн гэдэг нэг тийм аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа зарцуулагдаад яг хүүхэд эмэгтэйчүүдийг хүрч чадаагүй байна гэсэн шүүмжил сонсож ирсэн л та. Тийм, яг харин янз бүрийн шүүмжүүд байдаг. Тэгэхээр ил олгох хэрэгтэй. Би бол тэгж боддог. Хоёрдугаар гэх юм бол хандлага өөрчлөлтөд хамтарч ажиллах хэрэгтэй байна гэх тэ бүхэлдээ үндэсний хэмжээний сүлжээтэй байгууллага байна тэ төрийн бас байгууллагатай хамтарч ажиллах тухай хууль нь байж гин тэ тэгэхээр олон нийтийн байгууллагатай хамтарч ажиллаад юун дээр нь олон нийтийн байгууллагатай хамтрах уу юун дээр нь бид өөрсдөө хийх үү гэдэг юм уу тэ мэдээж төрийн байгууллагын одоо нэг 10-атхан ажилтан тэр болгон хүнд хүрээд ах боломж нь их бага шүү дээ тэ тэгэхээр ийм том бүтцтэй байгууллагуудаа зохион байгуулад тэ тэднэртэй хамтарч ажиллаад тэргээрээ дамжуулаад тэр сүлжээгээр нь дамжуулаад хүмүүстэй хүрэх тэр аймаг одоо баг хороо сум тэ малчны хотод хүрэх боломж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо ингээд хүүхэд хамгааллын асуудал дээр ингээд одоо ингээд төр хамгаалах байрууд барьж байгаа ч гэсэн тэр байранд нэг одоо нэг 7 ч юм уу за нэг үсрээл нэг 20-30 хоноол тэг буцаал нөгөө нэг хүч хэрхэлдэг газар руугаа буцаад төрхөндөө буцахаас аргагүй ийм байдал үүсэж байна. Тэгэхээр бусад улс орнд бол одоо бүр ингээд байнгын хамгаалтанд оруулаад бүр тентэн бүр ингээд амьдруулахын тулд одоо төсвөөс тодорхой хэмжээгээр хангалттай мөнгө санхүүжилт өгдөг гэж сонсч байсан. Манайд тийм байр барих боломж бас байхгүй болчиход байна. Яаж шийдэх вэ? Яг манайд одоо ингээд мэдж байгаа шүү хүчирхээлээс үндэсний төвгээд төрийн бас байгууллага байдаг. Миний мэдхийн 15-6 аймагт тэр байгууллага олон улсын төсөл хөтөлбөр одоо юмар ингээд хамгаалах байрууд бариад яваад байгаа. Одоо жишээ нь лантун тохио ингээд ганж холон байгаа. Тэ ичээдээ орон ингээд нэг одоо 2 дахь ингээд олон нийтийн андуур бас босгоод явж ингээд түр бас одоо гэр бүл хүүхэд залуучдын газрын дээр гэдэг ингээд хамгаалах байруудыг бас бий болгоод эхэлсэн. Тэгэхээр би бол зүгээр одоо юу гэж боддог вэ гэхээр тэр тэнд нөгөө төсөв хаагаал яваад байгаа тэнд сайн мэрэгчлэтнүүд байна уу байна. Хүчирхийлэл эсрэг үндэсний төв дээрч байна, ганж авсан дээрч байна тий.
тэднийг харин дэмжиж тэр хамгаалах байраа энэ нь одоо хүчирхийллийн төвийнх, энэ нь ганж хөлгийнх, энэ нь төрийнх гэд байлгүй магадгүй тэн дээрээ нэгдсэн бодлоготойгоор нэг хамгаалах байрыг нэг аймагт бариад тэн дээрээ нөгөө байнгын хамгаалалт, байнгын одоо сургалтууд илүү нөгөө тэгж фокус харахгүй бол энэ хувийн хэмжээнд биднэрт хамаагүй төрийнхөө юмыг л бид нар тааглах хэрэгтэй ч гэдэг юм уу. Бид нар энэ дээр илүү анхаарах хэрэгтэй гэдэг нэг иймэрхүү юмнууд нөгөө миний чиний гэдэг үзэл бас жоохон яваад байт юм уу гэж би зүгээр анзаарч ирсэн. Одоо гэр бүл хүүхд залуучдын газраас бид нар бол 18 төрлийн бас байгууллагатай хамтарсан гэж ярьж ирсэн байхгүй. 18 дотор бол манайх жишээ нь ороогүй. Яг уу магадгүй бид нарыг одоо сонгохгүй шалтгаан байсан юм уу те эсвэл бид нар өөрснөө тухайн үед яг саналаа өгөөгүй байж таарсан уу тэрийг бол би мэдэхгүй байна. Гэтэл яг энэ мэтчлэн төрийн мөнгө бол явж байгаа байхгүй юу? Энэ ганцхан эмэгтэйчүүдийнхээ холбоотой хамтарч ажиллахгүй хүүхэд залуучууд хөгжлийн газар гэж байх хэрэг вэ нүү? Гэр бүл рүү чиглэсэн агентлаг юм бол энэ хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн холбооноос дэмжлэг авмаар юм уу нь бол? Яг нь манайх бол хамтарч ажиллах саналаа өгсөн. Удаа дараа би 2-3 удаагийн уулзалт хийсэн. Тэгээд одоогийн байдлаар бидний хамтын ажиллагаа бол эхлэегүй байна. Өнөөдөр хүртэл би дуслаа шүү дээ. Өнөөдөр хүртэл би нэг даргалуун ярьсан. Удахгүй олон улсын октийн өдөр болох ч байна. Бид нар бол энэ хамтан хамгаалал гэдэг нэг юм төслөглүүлж байгаа маа. Тэгэхээр октийн өдөр дээр бид нар бол огт руу чиглэсэн нэг юм хийчмээр байна гэсэн манайх бол төсөв байхгүй шүү дээ. Хэрэн би та нарт бол ингээ бүтэн жил бараг төсөвгүй гэж яриад одоо он дууслаа. Тэгэхээр ингээ та нар бол бидэртэй хамтарч ажиллана гэдэг бол худлаа юм байна шүү дээ гэдгийг бол би хэлсэн. Зүгээр мэдээж яг тэр одоо сая дарга зэрэг нь бас солигдсон асуудал яригдчих шиг байлээ. Тэгэхээр шинэ дарга нэрээд бас ажилтнаа танилцаад нөгөө хамтын ажиллагаа хийх гээд олон одоо шалтгаан байхыг үгүйсэхгүй л мэдээж бид нар бол хин нэг баалж муулахаасаа илүүтэй цаашдаа зүгээр илүү гарч шийдлээл хараад явах нь бол зөв байх гэж би зүгээр бодож байгаа. Тэгэхээр энэ төрлийн бас байгууллагуудыг энэ зөвхөн эмэгтэйчүүдийн байгууллага дээр ч юм уу биш би энэ төрлийн бас байгууллагыг нийтэд нь ярьж байгаа нийгэмд одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 21 мянган төрлийн бас байгууллагын 1.4% нь санхүүд татварт тайлангаа өгдөг юм байна гэж. Үйл ажиллагаа явуулдаг байгууллага татварт санхүүд тайлангаа өгдөг. Үйл ажиллагаа явуулдаг байгууллага өгдөг. Тэгэхээр энийг зэгцэлсний дараа энэ байгууллагууд шигшигдээд гараад ирнэ. Төр ч гэсэн одоо хамтрах байгууллага ер нь эдгээр дундаас нэлээд нухацтай сонгох шаардлага гарч байгаа юм байна гэж. Тэгээ ер нь бол тийм. Тэгэхээр нөгөө нэг тэр хүүхд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Би хүчин төвийн багын асуудлыг харсан. Тэгэхээр бид нар ч өөрснөө төсөвгүй ижид энэ дээр бас тусалж чадахгүй байгаа ч гэдэг юм уу те. Гэхдээ энэ дээр бид нарт бас нэг яриад явж байгаа юмнууд байгаа л да. Ер нь бол яг бид нар хамгаалах байрыг мэдээж учирхийлд өртсөн хүүхдүүдэд хамгаалах нь зөв, хамгаалах ёстой бүр тий үүрэгтэй. Гэхдээ хамгаалах байрыг олноороо барихаас илүүтэй тэр хүүхдийг одоо тэр хүчрхийлд өртөхгүй байх ажлыг л бодлогоор хиймээр байгаа. Ерөөсөө гол бодлогоо бид нар тэг чиглүүлж хийх хэрэгтэй тий. Мэдээж өртсөн хүүхдийг хамгаалах нь зөв. Тэгэхээр ер нь зүгээр энэ хүчирхийлд өртөд байгаа хүүхдүүдийг анзаараад байхад бол ихэнх нь бол одоо ингээд нэг архины хамааралтай орчинд одоо өсч торинж байгаа ийм хүүхдүүд байж таарад байгаа. Эсвэл одоо юу гэдгийг эцгийн хараа хяналт сул тэгээд сургууль цэцэрлэгийн одоо хүрэлцэн ангамж муу байгаагаас болоод хамрагдаж чадахгүй байгаа гэртээ цоочтой байгаа хүүхдүүдэд ер нь бас илүү өртөд ийнэ гэж. Тэгэхээр энэ чиглэл рүү одоо илүү анхаарах хэрэгтэй харагдаад. Тэгээ ер нь бол яг нөгөө хүчирхийлд өртсөн хүүхдүүдтэй холбоотой хүчирхийллийг бид нарт их өргөн харах хэрэгтэй шүү дээ. Хүчирхийлэл чинь маш олон янз байгаа. Бэлгийн хүчирхийлэл тий биеийн махбодын сэтгэл санааны эрүүл мэндийн эдийн засгийн гэдэг ингээд аюу олон төрлийнх байгаа. Сүүлийн бидний ярьж байгаа гол сэдв бол бага насны охтын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал илүү анхаарах цаг болжээ гэж яриад байгаа. Яагаад ингэж ярих болсон бэ гэхээр хамгийн сүүлийн судалгаа байгаа 2019 оны эхний 4 сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн 68 охин байна. Насанд хүрээгүй шүү дээ. Насанд хүрээгүй 68 охин буюу 2 анги байх хэмжээний энэ хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. За энэ нь өмнөх онтой харьцуулахад 30% нэмэгдэжээ. 30%. Тэгэхээр бид бол октоо ингээд одоо тий хүчирхийллүүлээд хараа суугаад байх уу. Тэгэхээр энэ дээр бид нар ямар бодлого ямар шийдэл гаргах ёстой вэ гэдэг. Тэгээд түрүүн та хэлсэн энэ хараа хяналтгүй байдал гэдэг ер нь бол яг энэ хүчирхийлэл үүсэж байгаа нөхцөл байдал маш олон юм байгаа. Тэнд дундаас онцгойлох 2-3 зүйлийг ярих гэж би зөвөр бодож байна. Тэрний нэг нь архи. Одоо энэ бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг одоо хүчин хийсэн этгээдүүдийн 53% нь согтуу үедээ хүчирхийл одоо хүчингийн хэрэг хийжээ гэсэн ийм судалгаа байгаа. Тэгэхээр манай энэ улс чинь өөрөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийд бол одоо 1 хүнд ноогдох архины хэмжээ 8-9 литр байвал энэ бол аюул тий аюулын одоо харанх дэлтлээ гэж баг ойлгож болохоор үзүүлэлт бол манад 18.6 болцсон. Муу аюул баг мөх хэмжээнд байгаа биш үү? Тийм. Хоёрт гэх юм бол нэгдсэн үндэсний байгууллагаас хийсэн бас нэг судалгаа 195 оронд одоо хийсэн судалгааны Монгол улс 8 дугаар арин жигссэн. Эхнээсээ 8-д. Архичдын тоогоор 8 жигснэ гэж. 195 195 баримт. Тэгэхээр
Одоо би сая өнгөрсөн 6 сарын сүүлээр дэлхийн эмэгтэйчдийн дээд чуулганд явахдаа Европын 3 улсаараа ороод явсан байхгүй. Тэн дээр бид нараас нөгөө туршлага судлах те нэгэнт Европ явж байгаа ч дэргээр бас хүн амтнтай уулзаж бас нэг туршлага судлаа гэдэг. Тэгэхэд одоо жишээ нь ингээд Германд, Швейцарт гэдэг орой 8 цагаас хойш нэг ч дэлгүүр ажиллахгүй. За. Нэг ч дэлгүүр ажиллахгүй юм билээ. Хүнсний дэлгүүрч ажиллахгүй, юуны дэлгүүрч ажиллахгүй. Ажиллах дэлгүүрүүд нь том нөгөө сүлжээ дэлгүүр нь баг хэдэн километр явж маш хол байж идэг те. Тэгээ тэндээс нөгөө тэр иргэдэн нөгөө 7 хоногийнхаа хүнсийг бүрдүүлээд авчдаг ч гэдэг юм уу те. Ер нь нөгөө өөрснөө ажил төлөвлөлтөөс ахуулаад аюу олон юм дээрээ тэрийг шийдээд явцдаг. Хоёр тэгээд гэх юм бол баг нөгөө баар цэнгэний газрууд нь хүртэл ингээд маш өндөр хяналттай тий одоо жуулчдад зориулсан гудмууд нь ч гэдэг юм уу тэр нь зөвхөн ресторан ажиллана ч гэдэг юм уу ингээд зохицуултууд байд юм билээ. Манай жуулсан байдаг юм биш үү? Нэг хууль гаргаад одоо ингээд тэдэн метр сургууль цэцэрлэг одоо орон сууснаас тэдэн метр зайд одоо арх согтууруулах хундаа тамхи зарахгүй гэдэг нэг юм хууль байд юм билээ. Одоо манад бол ингээд шүү дээ. Одоо манай амьдарч байгаа байрны дороо арх зардаг дэлгүүр хэд байдаг. Харин танаа байр болж байгаа гэдэг тий. Тэгэхээр бид амьдарч байгаа байрны маань доор арх зараад байгаа аахгүй юу? Сурчгаа сургуулийн хажууд арх зарж байна. Юу хэдэн метр вэ? Тэгэхээр түрүүн би хэллээ шүү дээ. Бид нарт 18.6% архины одоо гэдэг статистик байна. Тэгэхээр 195 орноос бид 8-д орчлоо. Тэгэхээр манад тэгээ нөхцөлүүлж байгаа этгээдүүдийн 53% дандаа согтруулах хунданы хамааралтай байна гэдэг. Тэгэхээр энэ архины зах замраагүй энэ хэрэглээ, хяналт, зөвшөөрөл одоо экспорт, импорт гэдэг энэ дээр бид нар хянах одоо бодлого гаргах цаг болсон. Харшил үүсгэхгүй Австрали цайны модны хандтай мини. Нүүдэл банш хамгийн амттай махын бис хувцас компани. Porsche-с дамжуулах замын өвчлөлийн имчилгээнд цистоныг хэрэглэж байна. Өөрөө бүндийтэл бөөцөл. Өхөртөн хүүхдүүд өрх гэрийн гишүүн хүрийг арчилж хамгаалдаг. Шинэ үеийн шууд хөөсөөрөө гардаг бактерийн эсрэг савн. Бабл хөөсөн савн. Шингэнийг агшин зурт шингэн. Сансар үндэсний сүлжээ дэлгүүр нээлттэй ажлын байранд орж байна. Европын арсны эмч нараар сайшаагдсан ариун цэврийн цаас Zeva. Дэлхийн номер 1 төгс найр суулагч матрас Serta. Америкийн домогт матрас King Coil-ийг Ascona дэлгүүрээс. Салбар 1. Салбар 2. Ascona таныг эрүүл зөв нойрсуулна. Lux Kashmir компани бүх бараанда 70% хүртэл хямдрал зарлалаа. Хаяг 3-4-р хороолол Нэхи Плаза төв. Дэлхийд дахинд амьнасаа алдаж буй 9 хүн тутмын нэгд эрүүл мэндийн ямар асуудал тулгарсан байдаг вэ? Энэ асуудал хотод амьдарч буй хүмүүсийн 80% нөлөөлж байдагч ихэнхдээ үл үзэгдэнэ. Зүрхний өвчний 4-ний 1-ийн шалтгаан юу вэ? Цус харгалдаар нас барсан хүмүүсийн 34% юунаас болж амьнасаа алдсан байдаг вэ? Жил бүр 6 саяас олон тонны хүн амьсгалж буй агаараасаа болоод эндэж байна. Хариулт нь юу вэ? Агаарын бохирдол. Эрүүл мэндэд нөлөөлдөг орчны хамгийн том эрсдэл бол агаарын бохирдол юм. Үүнээс болж бидний бие махбод, байгаль орчин, бидний ирээдүй асар их охирлыг амсаж байна. Цэвэр агаартай орчныг бүрдүүлж, их дэлхийгээ аврах хялбар шийдлүүд байдаг ба үүнд тогтвортой зам тээвэр, цэвэр түлшний хэрэглээ, хог аягийн зохистой менежмент ордог. Их дэлхийгээ аврахын тулд мөн бүх хүмүүст эрүүл ирээдүйн баталгааг өгөхийн тулд энэ аюулыг хамтдаа шийдэцгээе. Хоттой амьдралыг тэтгэх эрүүл орчин бий болгохын төлөө бидэнтэй нэгдээрэй. Цэвэр агаар, эрүүл ирээдүй. Европын арсны эмч нараар сайшаагдсан ариун цэврийн цаас Zeva. Сансар үндэсний сүлжээ дэлгүүр нээлттэй ажлын байранд орж байна. Гүн жив купонтай боллоо. Өхөртөн хүүхдүүд өрх гэрийн гишүүн хүрийг арчилж хамгаалдаг. Шинэ үеийн шууд хөөсөөрөө гардаг бактерийн эсрэг савн. Бабл хөөсөн савн. Porsche-с дамжуулах замын өвчлөлийн имчилгээнд цистоныг хэрэглэж байна. Өөрөө бүндийтэл бөөцөл. Сайхан амьдралын амт нүүдэл гом. Баял зугаалганд тантай хамт.
Тав тухтай байлгахад төгс зөгцсөн хэмжээ. Мини. Энэ дээр Монголын эмэгтэйчүүд холбооноос бас бид нар өнгөрсөн аврал улсын хурлын дарга нээлттэй сонсголт болоход бид нар нэг 8-9 орчим хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Тэгэхгүй бол энэ хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг бид нар хэн нэгний эргэтэн таслаа шийдэх биш, илүү өргөн цар хүрээгээр харж голомт талаас нь хараад шийдэл тал нь юу ах уу гэж хаад 8-9 хууль дээр бол зөвхөн өөрчлөлт оруулах шаардлага байна гэдэг байдлаар бид нар 8-9 хуулийн асуудлыг ярьсан. Тэрний нэг нь ерөөсөө эргэтэн холбоотой асуудал байхгүй. Хүчирхийлэгчдийг одоо хатуу ялын бодлогоор одоо шийтгэх ёстой гэсэн юм асуудал яригдаа тэрэн дотор одоо юу гэдгийг одоо янз бүрийн тариа хийх ч гэдэг юм уу те эсвэл одоо цаазаараа авах ч гэдэг юм уу янз бүрийн тийм нөхөр санал явж исэн боловч яг бодиттой одоо ингээд шийдэж чадахгүй одоо ингээд хүртэл үргэлжилж байна л да. Тэгэхээр та бүхний зүгээс яг ямар санал тавьж байгаа юм? Тэгээ одоогийн 90%-ийн хуулиар бол нэг 20 жилийн одоо чанга дэглэмд тарих ял байгаа. Тий. Өмнөх эрүүгийн хуулиар бол 25 байсан. Тэгээ одоо санкцын буруу 20 болчиход байгаа байхгүй. Бид Монголын эмэгтэйчүүдийн холбооны үед юу гэж байгаа гэхээр ямар ч байсан хүчирхийллийг бол бид нар хүчирхийллээр шийдэх гэхээсээ илүүтэй зөв бодлогоор зохицуулах шаардлагатай гэж харж байгаа. Тийм учраас ялын бодлого бол хатуу бодлого байна уу гэж байна. Гэхдээ энэ бодлого бид дахиад чангаруулах хэрэгтэй. Яагаад 20 25 тий яагаад 30 байхгүй болохгүй яагаад 40 байж болохгүй. Гэхдээ сүүлийн үед одоо ингээд шүүхэн шийдвэрүүдийг анзаараад байхад одоо ингээд бага насны хүүхд хүчирхийлсэн ч гэдэг юм уу одоо ингээд гэр бүлийн хүчирхийлүүлсэн этгээдэд одоо юу 20 жил байтугай ингээд нэг 8 9 жил юм уу тийнээс 5-аас доош жил өгөөд харагдаад байна шүү дээ. Харин тэгэхээр ялын нэгдүгээрт бол одоо ингээд өгж байгаа ялын бодлого шүү дээ. Ялын бодлого гэдэг чинь одоо тэр 20 жил үү 25 жил үү асуудал болчихсон юу яагаад вэ? Нэгдүгээрт ялын бодлогыг чангаруулах хэрэгтэй. Тэгэхдээ тэр нь хэн нэгний эргэтмэг ч юм уу таслаад авах тухай биш тий. Хатуу бодлоготод уул нь бол байгаа. Гэхдээ энийг илүү чангаруулах хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол ял завшиж байгаа байдлыг таслан зогсоомор байгаа байхгүй. Одоо таны наад хэлээд байгаа чи ял завшиж байгаа байдал. Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 85% ойр дотноос. Ойр дотны хүмүүс 19.8% нь хойд эцэг нь 9.8% төрсөн эцэг нь боддоо төрсөн эцэг нь охин огчиндж байгаа ийм нэгэнд бид нар амьдарч шít. Тэгээд ингээл ерөөсө хажуу гушин хамаатны ах нь те одоо ингээд энэ 85% нь хүчирхийллийг хийцсэн учраас энэ гэхдээ бидний зүгээр шүүхтэр мэдэгдсэн тоо баримтууд мэдэгдээгүй мянга байгаа. Тэгэхээр за энэ мэдэгдсэн хэрэг чинь 85% ойр дотноос байна гэж. Тэгээ энэ 85% нь өөрөө эргээд тэр бага насны охины чинь шүүхэд төлөөлөх эрх бүхий субъект нь насанд хүрсэн хүн байдаг. Ингээд тэ насанд хүрсэн хүмүүс донд энэ асуудал яригдаад явж байгаа. Тэгээд тэр зарим нь 5 жил, зарим нь бүр тэнсэн авдаг, зарим нь одоо 8 сар, зарим нь 8 жил гэдэг. Хамгийн дээд хэмжээ авсан ганцхан хэрэг байгаа. Тэр нь бол өнгөрсөн онд болсон нэг 13 настай охины одоо хэрэг. Тэр бол тэр бол эрүүгийн 2 тусгай зүйл анги, 2 тусдаа хэрэг байсан. Нэг нь хүн амны хэрэг, нэг нь бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудал. Тэр үед ял завших асуудал явж л байсан шүү дээ. Та нар бүгд мэдж байгаа. Ястаа нөгөө нийгмийн сүлжээ те энэ олон нийтийн давалгаа яалтчгүй энэ бол одоо те нэлийн чадвартай өмгөөлөгч орж ирж чадвартай өмгөөлөгч сайн эцэг их те сайн эмээгийн буйнд энэ асуудал шийдэгдсэн. Тэгээд дээр нь нийгмийн хүчтэй давлгаа байсан. Нийгмийн анхаарал маш хүчтэй орсон учраас энэ шийдэгдсэн. Бусдаар бол тэр чинь эрүүгийн нэг л зүйл ангаар явах гэсэн шүү дээ. Хүн амны гэмтгэр юм аа. Тэр охин ч бараг биеэмлэгч байсан юм аа. Ухааны ярьжсэн шүү дээ. Тухайд те тэрийг та санаж байгаа бах. Тэгээд энэ өөрөө эргээд тэр яг тийм ял завших байдал руу орж байгаа. Тэгэхээр энэ ялын бодлогоос гадна энэ ял завшаад байгаа асуудал буюу энэ процессын хувьтай холбоотой асуудлууд бид нар анхаарлаа тавьмаар байгаа. Ял завших гэдгийг угаасаа энэ шүүх прокурорын байгууллагын төвшөнд ингээд өөрсдөө бас асуудлыг ингээд дэврийгээд одоо тэр хүчирхийлэгчийн толгойг илээд байгаа юм шүү. Харин яг хаа ханаагаа зарим нь бол хараа анил тал гэдэг юм уу ямар нэгэн байдлаар ингээд асуудлыг ингээд зарим нь юм байгаа. Шүүх прокурор гэхээсээ илүү түрүүн би хэлсэн шүү дээ энэ гэр бүлийн орчинд үйлдэж байгаа гэмт хэрэг. Тийм ээ. Тэгэхээр тэр хүүхдээ чи магадгүй одоо юу гэдэг нэг ах нь хүчнэтсэн байлаа гэхэд тэрийг төлөөлж байгаа нь хин ээж нь ч юм уу аав нь ч юм уу. За энэ зарим нь огт мэддэхгүйгээр гэр бүлдээ одоо гэр бүлийнхаа нэр төрийг бод нэр нүрээ бод чимээгүй байгаад дараад өнгөрч байгаа мянга байгаа. Дарагдаагүй гарч ирсэн нь яаж юм гэхээр тэр шүүхийн процесс явж байгаад тий одоо тэр хуулийн процесс явж байгаа шүү дээ. Тэр процесс одоо тэр нь мөрдөн байцаагаас ахуулаад шүүхийн хурал дуустлах
тэр процесс дунд янз янзын асуудал үүсэж байгаа байхгүй. Зарим нь дундаас нь хэрэгээ татдаг, тэр хүүхэд мэдүүлгээсээ буцдаг. Ял завшаад байгаа гэдэг ерөөсөө энэ байхгүй. Зарим нь бол одоо юу гэдэг өмнөөс нь тэр төлөөлж орж байгаа этгээд нь тий өмгөөлж орж байгаа этгээд нь тэр хүний өмнөөс шийдвэр гаргадаг. Тэгэхээр 2-3 хоногийн өмнө ихэл прокурор хүн одоо гэр бүлээ одоо бүгдэн 10-аад жилийн хугацаанд ингээ эхнэр хүүхдээ ингээд дарамтаж зодож хүчирхэлсэн ийм хэрэг гарч ирээд эхнэр нь бүр төвчээр нь барагдаад гарч ирж ингээд хэвлэлд хандсан байл л дээ. Гэтэл одоо тэр прокурор нөхрийг 2 хоног саатуулаад буцаага сулцсан байх юм. Тэгэхээр одоо тэр эхнэр хүүхдээ одоо дахиад хүүхдээрээ дахиад уулзаад очихоор бас тэгэл асуудал дахиад үргэлжлэх байх та. Тэгэхээр энийг одоо ер нь яг аюулгүй байдлыг хангах тал дээр ер нь түр яагаад анхаарахгүй. Тэг ер нь бол яг одоо энэ дээр нөгөө нэг гэр бүлийн хүчирхээлийн тухай хууль батлагдсан шүү дээ. Одоо бид нар ингээд энэ намар уулна гэр бүлийн тухай хууль батлагдах хэвээр. Энэ гэр бүлийн тухай хууль 99 оноос хойш батлагдахгүй 20 жил явж байгаа. Өчигдрийн наад прокурорын асуудал ч юм бол урт хугацааны хүчирхээлийн асуудал яригдчих байхгүй. 10 жилийн тухай асуудал яригдж байгаа. Тэгэхээр тэр хүний 2 хон оруулж гаргаа явуулчихад ахаад маргааш тэр хүний амь насны аюулгүй байдал хариуцах вэ гэд. Тэгэхээр энэ дээр бид нар яг нөгөө шийдлүүдээ бодлогынхаа асуудал, хуулийнхаа асуудлыг ярмаар байгаа байхгүй. Тэгэхгүй зүгээр ингээд заа гэд нөгөө архитчаад ирээд зодонгууд нь нөгөө эхнэр нь аргаа барахтаа цагдаа дуудангууд авчиж сар хорчдөг. Гэтэл нөгөөдг нь гарч ирээд дахиад дарамтлахгүй янз бүр байгаа. Зарим нь бол ухамсар суугаад тэ за би ингэж болохгүй мэн гэд ойлгоод явж байгаа нэг хэсэг байгаа. Зарим нь бол бүр өс хонцны сэдэлтэй гарч ирээд тэрнээсээ илүү хүчрхийл үлдэж байгаа хэсэг байгаа. Гэтэл өчигдрийн хэрэг чинь 10 жил. Ер нь бол тэр хүн төсвөрөө бараад тэ магадгүй амт тэмцээд гарч ирж шít. Нүрэ харуулгүй ярьж илээ. Маргааш нэг одоо хизээ нэг өдөр нүрэ харуулад ярих юм уу? Альсвал хиндэж мэддэггүй тэгээд байхгүй болох уу? Хамгийн сонирхолтой нь одоо ингээд цагдаа дуудаад өгөөч гэж хөршөөсөө олон гуйжээж арай гэж нэг юм цагдаагийн одоо үйлчлэгээ авсан гэж шít. Тэгэхээр манай энэ хөршөөд ч гэсэн хэтрийг хуваар хичээсэн бэртгчин задаа. Тийм. Тэгэхээр яг одоо нөгөө нэг гэр бүлийн тухай хууль одоо тэр бидний яриад байгаа нэг 8-9 хууль гэдэгтээ ерөөсөө энэ хүчирхийл гэхээр манайхан ялын бодлогол яриад байгаа байхгүй юу? Хүчирхийл гэхээр энэ чинь маш олон өргөн хүрээнд ярих хэрэгтэй байгаа. Одоо жишээ нь сая би хэлсэн чинь 1 сар одоо нөгөө нөхөр нь ирээд нэг удаа агсан тавьчихдаг, аваачаад 1 сар шорондоо хийчдэг, нөгөөх нь гарчаад илүү их хүчирхийл үлддэг. Гэтэл тэрнийг магадгүй зүгээр цогтой үед насан сэргийлэх арга хэмжээ авангуудаа эргээд одоо юу гэдэг хүчирхийл үйлдвэрлэхгүй байх одоо сургалтанд суулгах, сэтгэл зүйн эмчилгээнд хамруулах тийм байдал руу бид нар ямаар байгаа байхгүй. Архины эмчилгээнд явдаг ч юм уу. Архины эмчилгээ байна, сэтгэл зүйн эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ байна тийм биз дээ. Эргээд нөгөө гэр бүлээр нь хамтд нь одоо гэр бүлийн үн цэнийг ойлгуулах, эхнэрээ хайрлуулах тухай гэдэг ингээд өчнөө олон юм зүйлүүд дээр бид нар анхаармаар байгаа байхгүй. Тэгэхгүй зүгээр л энэ ингэсэн бол аваачаа шоронд хийн. Энэ ингэсэн бол ерөөсө тэгэмч гэдэг юм. Гэтэл хүнд гэмт хэрэг өвөлдөд байгаа хүмүүс ингээд толгойг нийлээд 2 хон оруулчаад маяга буцаа гаргаа явуулчих чам. Энэ эргээд юу ярьж байгаа нэхэр магадгүй наа чи прокурортой болоод асуудал ярьж байгаа. Хуулийнхны хоорондын бие биенээ таньдаг асуудал те. Тэр таньж байгаа хүмүүс биендээ нөлөөлж байгаа асуудал яригдахыг үгүйсэхгүй. Тэгэхээр зүгээр энэ ялын бодлогоо чангалах асуудал дээр наазах нь одоо энэ гэрч хохирогчоо яаж хамгаалах вэ гэдэг асуудал бас анхаарал татчихгүй. Манайд одоо гэрч хохирогчийг хамгаалах хууль хэрэгжиж байгаа гэж байгаа боловч тэрийг одоо чихэр хамгаалдаг тусдаа тэр байгууллага болох тахрын албаа татан болгоцсон. Тэгээ одоо ингээд асуудал шүүхтэр явж байгаа хоорондоо одоо тэр хохирсон хүчирхээлүүлсэн хүмүүс нь хинч хамгаалахгүй учраас одоо ингээд эргээд мэдүүлгээсээ буцах ч юм уу янз бүрийн байдал үүсэж байна. Одоо саяны таны ярьдаг тэр хөшин мэддэхгүй байна гэдэг чинь эргээд тэр айж эхэлж байгаа байхгүй тий. За би энийг хэлчихвэл зарим нь манайхан ч бас нөгөө нэг буцаагаа эрэмээ хооронд илжиг бууж ороод гэж чи юу вэ гэд эргээд нөгөө магадгүй мэдгдсэн үнэлгээ эргээд дайрдаг ч гэдэг юм уу. Биднэрт бас соёлтой холбоотой хүртэл асуудлууд байгаа байхгүй юу тий. Одоо юу гэдэг ихнэр нь зодуулсан байж хат ороод хамгаалахад эргээд баг нөхөр өөрийг нь хамгаалсан үнэлгээ эргээд дайрдаг ч гэдэг юм уу тий. Гэвч шинэ айгүй олон асуудлууд байгаа. Асуудал болгоныг бид нар эвтэйхэн шийдлэр нь зохицуулж зөв бодлогын асуудлуудыг гаргаж хийгээд зөв бодлоготой хуулиа бид нар олон нийтэд сайн сурталчилмаар байгаа юм. Бид хуулиа мэдэхгүй байгаа байхгүй. Манай сайн хуулиуд байгаа. Хаан төрүүлж хандах юм. Сайн мэддэггүй. Тэгэхээр энийгээ сурталчилмаар байна шүү дээ. Ер нь бол энэ соён гэрлийн ажил руугаа бид нар их хүчтэй орох хэрэгтэй. Наацхан ингээд тэр хүчирхээлэл үйлцэн этгээдэг 1 сар 20 хугацаанд ядаж тэр хүнийг соён гэрүүлээд нэг сэтгэл зүйн одоо эмчилгээ үйлчлэгэнд хамруулах хэрэгтэй. Тийм, ерөөсөө тийм байхгүй. Тэгэхгүй нөгөө хүн 1 сар нэг тий одоо юу гэдэг шоронгийн уруунд одоо юу эсийг бодож суух уу гарчраад магадгүй зарим нь бол ухаарад гараад ирэхэд зарим нь хонцгийн сэдэлтэй гарч ирж байгаа нь бол олон байгаа шүү дээ. Тийм. Ухаарч гарч ирж байгаа нь ховор. Яг тэгэхээр тэр хүн дээр ажиллахгүй байгаа байхгүй. Тэр хүн дээр ажиллах шаардлагатай тий.
Ядаж нэрвүүлэх байрууд дээр ч тийм үү цагдаагийн хэлтсүүд дээр нэг сэтгэл зүйч ажиллуулах хэрэгтэй Яг шаардлага. сэтгэл зүйчд байт юм байлээ. За. Гэхдээ нөгөө нэг Болгон дээр хурц ажиллах. одоо хүртээмж юм бас тааруулхан байдаг ч гэдэм үү. Тэгээ ялангуяа манайд нөгөө сэтгэл зүйчтэй үед манайд ч бас яг нөгөө хуулийн талын юм их мууштай тий. Тэгэхээр одоо энэ нийгмийн энэ одоо энэ нөхцөл байдал сэтгэл зүйчдийн хэрэгцээ шаардлага ямар байна. Тэгээд дээр нь сэтгэл зүйч нь эргээд тэр чинь хувийн амьдралтай холбоотой хувийн маш одоо тий чухал нууцлалтай холбоотой асуудлууд яригдж байгаа болохоор тэр сэтгэл зүйчдийн ёс зүйтэй холбоотой асуудлууд гэдэг олон хуулиар шийдэх ёстой асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр гэрч хохирогчийг хамгаалахад энэ тогтолцоог дахиад сэргийлэх шаардлага байна уу гэж харагдаад байгаа. Таны хувьд ямар бодол байна? Байх хэрэгтэй. Тий. Бид ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг тэр хүчирхийлэлд өртөж байгаа хүнээ мэдээлж байгаа л тэр мэдээллийг нууцладаг байхад хамгаалдаг байх те мэдээж яг хуулиуд байгаа л да нууцлж байгаа зүйлүүд байгаа. Гэхдээ тэр нууцлал үнэхээр нууцлаа хангаж чадчихна уу гэдгийг бид бас бодмоор байгаа байхгүй те үнэхээр тэр гэр чинь тэрийг мэдгдлээ гэхэд өөрөө аюулгүй байж чадах уу? Яг үнэ. Тий гэдэг асуудлаа л бид нар ярмаар байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн дээр чинь одоо ингээд тухайн хүчирхийллийн тухай мэдээллийг хөршин заавал одоо мэдээлэх үүрэгтэй гэж заасан. Тэгсэн мөртлөө тэр хүний аюулгүй байдлыг хангах талаар ямар ч заалт байхгүй. Харин нэг ч одоо цагдаагийн байгууллага дээр байхгүй байна шүү дээ. Харин тийм. Тэгэхээр тэр нэгжүүдийг одоо энэ дээр чинь бид нар анализ судалгаанууд хийх хэрэгтэй байхгүй тий. Магадгүй хийсэн судалгаанууд байгаа бах та. Одоо энэ чинь дэлхийн ертөнц өөр болоод энэ чинь дижитал дэлхийн хиймэл оюун ухаан гэдэг ах чи бид нар 20 жилийн өмнөх гэр бүлийн тухай хуульдгаал одоо сууж шүү дээ тий. Тэгэхээр энэ гэр бүлийн тухай хуулийг яалтаа батлуулмаар байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийг хараад байхад эмэгтэйчүүд ихэнх нь бол тэр хүчирхийлэгчээс санхүүгийн хувьд хараад байгаагаас болоод ингээд аргагүй ихэн тэр хүчирхийлэг төвчээд эсээд ингээд яваад эсвэл эрүүл мэндийн амнасаараа охирох ийм байдал үүсэж байна шүү. Тэгэхээр энэ одоо санхүүгийн хувьд хараад байдлаас нь гарахын тулд одоо төрөөс бас дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Зөвхөн нэг сарын нэг хэдхэн төгрөгийн халамж үзүүлэх биш тийм үү илүү одоо. Тийм. Тэгэхээр ерөөсөө нөгөө хүчирхийлэл үүсээд байгаа суур шалтгааны нэг нь энэ. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат байдал. Бид эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хараат бус байлгахын тулд эмэгтэйчүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэйчүүдийг хөгжлийн бодлоготой болмоор байгаа юм. Хөгжүүлнэ гэхээр хүмүүс юу гэж харж байгаа нэхэд их сургуулийн нэг дипломтой болгоод дээд боловсролтой болох тухай бодоод байгаа байхгүй. Гэтэл айгүй одоо эмэгтэй хүнийг зүгээр нүрэ бутгаас нь ахуулаа те дээлээ оёо сурчдаг, талхай аваараа сурчдаг, тавчгаа оёо сурчдаг. Сайн эзэгтэй, сайн ихнэр байх тал дээр. Бүх тал дээр нь. Тэгтээ одоо тэр гэртээ хүүхдээ хараа сууж байгаа ээж одоо юу гэдгийг халамжийн 50,000 төгрөг хараа суух биш. Өөрөө гэртээ бичил бизнес эрхлээд орлоготой болох тухай асуудлыг бид ярьж байгаа. Дээр нь энэ оёмл хатмал одоо салбарт баг эрэлт маш их байна гэж байна. Нийлүүлэлт байхгүй. Нэг оёж чаддаг эмэгтэйчүүд их цөөхөн болцсон. Хатгаж чаддаг эмэгтэйчүүд цөөхөн болцсон. Үйлдвэрүүд ажил хамруулах шаардлага байна. Үйлдвэрүүд ажилд аммаар байна гэдэг. Гэтэл нэг оёж чаддаг хүн байхгүй учраас ажлын байранда шаардлага хангахгүй байгаа гэдэг. Магадгүй одоо гэрээр нь үйлдвэрлэхийг боломжийг нь бид нар бэлдээд өгчмөр байгаа. Хүүхдээ хараа сууж байхдаа магадгүй бид нар тийм сургалтанд яагаад тэр ээж заавал ганцаараа дээл оёд хаалбгүй. Одоо юу гэдэг та эсгэж яхад тэнд оёдаг, тэнд хавдаг, тэнд одоо товчлбыг хаддаг. Ийм дамжлагын үйлдвэрлэлийг бий болгох боломж хүртэл байж байгаа байхгүй. Өөрхийн үйлдвэрлэлийн дээ. Тийм. Үйлдвэрүүд ч гэсэн тиймэрхүү шатлал болох боломжтой байхгүй. За та энэ 7 хоногт надад 10 дээл эсгээд өгөө. Та энэ хүүхдээ хараа сууж явах тий гарч чадах. Та энэ 7 хоногт 10 дээлний товчлог надад зангидаад өгөө тий. Та эсвэл энэ 7 хоногт надад одоо 50 хүнд зарах талах бариад өгөөч гэдэг юм уу. Тэгээд тухай бүрд нь одоо ингээд цалин хөлсийн урамшуулын нөгөө шийдээд явдаг. Энийг л төр хийгээд өчмөр байгаа байхгүй. Хоёр дахь гэх юм бол шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд олноороо орсноороо яг ийм нарийн асуудлуудыг шийдэж эхэлдэг. Сая Монгол Улсын засгийн газарт хоёрхан эмэгтэй сайд байсан. Тийм. Цогцлмаа сайд байсан, Саран гэрэл сайд байсан. Энэ хоёр сайд үед дунд сургуульд эрүүл мэндийн хичээл ордог болсон. Шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд орсноороо бодож жишээ юм. Тэ? Бидэнд эрүүл мэндийн хэрэгцээ шаардлага байна уу? Хүүхдээ эрүүл өсгөх шаардлага байна уу? Тэ? Тэднэрт эрүүл мэндийн боловсрал ус шаардлага байна уу гэдгийг энэ хоёр эмэгтэй сайд үед шийдэгдсэн. Яг шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог одоо нэмэгдүүлэхийн тулд тусгай болсон квот зааж өгдөг шүү дээ сонгуулийн тухай хуулинд одоо намууд жишээлбэл нэр дэвшигчдийнхаа 20-30% нь одоо эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх хэрэгтэй гэдэг юм квот гэдэг. Яг амьдрал дээр намууд тэрийг хэрэгжүүлэх үгүй гэдэг дээр намын дарга үзэмж болж хуваарад байдаг л та. Эсвэл одоо нэг тийм зориуд одоо хүчтэй ирчүүдтэй өрсөлдүүлээд ингээд унгаах ийм тактик хэрэглээд байгаа харагдаад байна. Тэг яг шийдвэр сая бас нөгөө чуулганаа хийх гэдэг байна л да. Шийдвэр гаргах төвшний эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг дээр яг улс төрийн парламентын судалтай улс төрийн одоо 3 намын бид нэр шийдвэр гаргах төвшний эрчүүдийг олж оролцуулсан. За энэ 3 эрхэм бол одоо Монгол Ардын нам бол бид нар
өмнөх эмэгтэйчүүдийн квота 30-аас 30% байна гэсэн бол энэ удаад бол 30-аас доошгүй байна гэдэг ийм амлалт хэлсэн. Энэ шийдвэр гарах төвчний эмэгтэйчүүдийн оролцоотой холбоотой асуудлууд дээр бүгд тодорхой амлалтуудыг мөрийн хөтөлбөр дээр суулгаж өгнө гэдгээ одоо шийдвэр гарч байгаа дээр эрхмүүд амласан. Тэгэхээр тэгээ ирчүүд ер нь ингэж амлсан ч гэсэн яг цаанаа бол дотроо бас бодол санаа нэрээ өөр байгаад байна гэж анзаардаг байдаг. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл таныг одоо за энийг амбицтай хүүхэн одоо сонгуульд одоо энэ эмэгтэйчүүд холбоогоор дамжуулаад нэг дээшээгээ гарах гэсэн нэг ийм л юу лобби хийх гээд байна гэж хардж байгаа гэж анзаараад байна тийм үү. Тийм ер нь бол яг хүн болгон хардах хэрэгтэй шүү дээ. Амбицтай ч бай амбицгүй ч би бол эмэгтэйчүүдийг бүгд олноороо бас шийдвэр гаргах төвшөнд ороосоо гэж боддог. Энэ өөрөө эргээд энэ бид зөвхөн монголчууд яриад байгаа асуудал шүү дээ. Дэлхийн өөрөө энэ доктортой хөгжлийн зорилго гэдэг юм гаргаж ирж тавиа те. Дэлхийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо 50% байж дэлхийн улс орн хөгжих юм аа. Хүчрхийлээс ангид байх юм аа. Ядуурл буурах юм аа. Нийгмийн олон асуудал шийдэгдэх юм аа гэдэг. Бид бол илүү юм хүсээгүй шүү дээ. Ижлэхэн эрхийн тухай л хүсэж байгаа. Илүү эрхийн тухай ерөөсөө хүсээгүй. Ямар ч асуудал баланс хэтрэхээр энэ өөрөө хэм хэмжээнд алдагдчихдаг. Тэгэхээр зарим улс оронд бол бүр эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвчний оролцоог 60%-аас дээш гаргахгүй байна гэд хуультай хүртэл улс орн байгаа. 60-аас дээш гаргаж болохгүй гэд. Энэ өөрөө юу хэлж ийм гэхээр аль ч хүүсэн давуу байх нь өөрөө тийм таатай зүйл биш ээ гэдэг хэлж байгаа. Гэхдээ бид бол илүү зүйл хүсээгүй. Ерөөсөө ижил эрхийн тухай л асуудал ярьж байгаа. Тэгэхээр би бол зүгээр гендер гэхээр одоо бас эмэгтэйчүүдэнд дамгаалсан ирэх юм болов уу гэсэн ийм ойлголт хандлага гараад идэг шүү. Тийм, ер нь яг хуу гендерийн тухай ойлголт манайх их сул байгаа даа. Сүүлийн үеигт айгууд бас боломжийн болж эхэлж байна уу харж байна. Яг тэгэхээр гендер гэхээр дарга болгож байгаа ерөөсөө хитгэн хүүхний асуудал гэж хараад байгаа байхгүй. Гендер гэдэг үе шүү дээ. Зүгээр хамгийн энгийнээр ярих юм бол гэр бүл дотроо эхнэр нөхөр хоёр ижлэхэн эрхтэй байх тухай л асуудал юм байна тий. Ижил харилцаатай, ижил эрхтэй, ижил оролцоотой байх тухай л асуудал. Бусдаар бол дарга болох ч байгаа тухай асуудал ерөөсөө биш. Магадгүй гендер гэдээ ярихаар одоо бид нэгээд жишээ нь дээд боловсралтай иргэндийн 80 орчим хувь нэмэгтэйчүүд байна. Түүл ирчүүдээ бид боловсралтай болгомоор байна. Дээд боловсралтай болгомоор байна. Эн чинь өөрөө гендер. Насны хувьд те одоо дэлхийн нийтийн дундаж наслалт 10 одоо насны зүрхтэй байдаг. Манайх биш 3-аас 4 насны зүрхтэй байдаг. Одоо 63-аас хэд ч гэдэг те. Манайх бол эмэгтэйчүүд нэг 64 5, эрчүүд биш эмэгтэйчүүд нь 75 нас, эрчүүд нь 65 гэдэг бүтэн 10 насны зүрхтэй болсон. Энэ гендер юм аа. Эрчүүд маань эрт одоо нас бараад байна. Тэгэхээр бид эрчүүдээ эрүүл мэнд дээр нь те тэр одоо ууж идж байгаа зүйл дээр нь хүртэл анхаарч хандах шаардлагатай байгаа байхгүй зөв хүмүүжүүл зөв хөвгүүдээ зөв эр хүн болгож төлөвшөөд хүртэл бид анхаар. Гендер гэдэг бол ердөө энэ. Тэгэхээр ярилцлаганд явахын өмнө бол надад нэг асуулт хүн загсан юм аа. Одоо Монголд бол эмэгтэйчүүдийн эрх чөлөө хангалттай байгаа. Ирчүүдэд хаягдсан бодлогоос болоод одоо ингээд ирчүүд нь голдоод байгаа маа. Тэгэхээр энэ ирчүүд рүүгээ чиглэсэн бодлого гэсэн давхар ягаад анхаардгүй юм бэ гэд ийм асуултыг асуугаад өгөөч гэдсэн. Тэгэхээр асуугаад өгчээ. Яг нь ер нь бол нөгөө нийгмийн нөгөө солилцоо хоёр нийгмийн байлаа шүү. Социалист нийгмээс бид ардчилсан нийгэм рүү шилжсэн энэ 30 жилийн хугацаанд магадгүй одоо манай аавчууд ингээд бүгд ер нь ярьдаг шүү ахмадууд те. За охиноо л нэг боловсралтай болгож энэ эрэгтэй юм яах вэ машин тэрэг бариад мал ахуу маллаад амтэр чинь хүүхдээ боловсралтай болгоё гэд магадгүй энэ харилцаа өнөөдөр энэ дээр те эмэгтэйчүүдний илүү өндөр боловсралтай илүү бие даасан илүү нийгмийн оролцоо идэх их өндөр байгаа та нөгөө ирчүүд нь бол яаж юм хэрэг хвчлэн нөгөө бас боловсролынх нь одоо хэм хэмжээ нь арай жоохон доогуур те гэд энэ дээр бас байхыг үүсэхгүй байхгүй. Эргээд тэгэхээр энэ нөгөө хэм хэмжээ нөгөө гендер гэдэг юм чи ерөөсөө энэ дээр яригадаад байгаа. Гендер гэдгийг бид бол дарга болгож байгаа хүүхний тухай асуудал ердөө биш. Гендер гэдэг бол зүгээр л ижил хэм хэмжээтэй холбоотой байх тухай асуудал. Тэгэхээр энэ нөгөө түрүүн би тэр хуулиутай холбоотой нэг асуудал ярьсан шүү дээ. Гэр бүлийн тухай биш боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулаад гэр бүлийн хичээлтэй болгомоор байна. Энэ хуулиар шийдэх юм уу, тогтоолоор шийдэх юм уу яа сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гэр бүлийн хичээлтэй болгомоор байна. Нас насных нь онцлог тохирсон. Бага наснд нь одоо ёс заншил одоо ахмадаа хүндлэх дээдлэхээс ахуулаад өв соёлын тухай ярьж байгаа ахлах ангид нь ороод ирэхэд те эцэг хүний үүрэг ямар байх, их хүний үүрэг ямар байх, хүүхдтэй бол яах юм те тэрний өмнө хүлээх хариуцлага нь ямар байх ингээд бүр ийм байдлаар бид нар хичээлд нь одоо систем боловсролын юмд оруулж өгмөр байгаа байхгүй. Бусад орнд ийм гэр бүлийн тухай хичээл ордог юм байна тийм үү? Дунд сургуульд ордог. Тэгэхээр манад бол одоо амьдралд бэлтгэгдээгүй гарч ирээд янз бүрийн ингээ алдаа байгаа нь болж байна. Тий, яг үнэндээ бол одоо ингээд залуучууд айгүй хэрт гэрэлдэг болсон. Тэгээ 19-тэй 20-тэй гэрэлдэг болсон. Тэгэхээр нөгөө нэг сүүлийн үед баг технологийн дэвшил ингээд
холбоотой хүртэл баг чатаар танилцж байгаа гэр бүл болчихж байгаа байхгүй юу? Нөгөө сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болчоод нэг хүүхэдтэй болчоод маргааш нь бид хоёр ерөөсөө яагаад ч таарахгүй юм байна, би юу ойлгохгүй юм байна те. Өөр хариуцлага мэдхгүйгээс болоод нөгөө гэр бүлийн салт хүртэл аюулх нэмэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд ерөөсөө энэ гэр бүлийн салтын асуудал 10% нэмэгдэж байгаа шүү дээ. Жил иргэцсэн 10% өсөлттэй байна. Тэгээ 15,000 нөө 16,000 гэр бүл салж ин гэсэн үү? Бараг 3 гэр бүл тутмын нэг нь салж ин гэсэн юм. Ер нь бол нэг 10 тий 16-аас 16 орчим мянган гэр бүл одоо гэрэлтэй батлуулахад эргээд нэг 4 орчим мянган гэр бүл салж байна гэсэн юм статистик байт юм бэл. Гэрэлсэн хосуудын 3 хосын нэг нь л салгаад байна гэсэн. Тэгэхээр энэ бол маш таарахын л үзэг. Тэгэхээр бид бол ерөөсөө нөгөө одоо гэрэлсэн хосуудыг яаж салахгүй байх уу гэд хатуу хууль мэдээж яг энэ чинь одоо байгаа энэ нийгэмдээ тохирсон хуулиудаа түрүүн бэлсэж нэгдүгээр сурталчлах, хоёрдугаар сайжруулах, тий? Гуравдугаар тэр хүмүүст ерөөсөө ойлголт өгөх, мэдүүлэх. Дөрөв тэрөөсөө энэ сайн иргэн зөв хүн бэлдэх хэрэгтэй байхгүй бид нар. Ирээдүйн хүчирхийлэгч биш иргэн. Ирээдүйн сайн ээж аавыг бид нар бэлтгэхийн тулд багаас нь эхлүүлээд тэр боловсролын системд бол энэ гэр бүлтэй холбоотой нэг бол бодлогын хэмжээнд хийх хэрэгтэй. Тусгай хичээл заавал оруулах шаардлага байна. Хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлж тэр зөв эцэг их байна. Тав бүтээр түрүүн гэр бүл салтын тухай тоо баримт хэллээ шүү дээ. Тэгэхээр гэр бүл салтаас үүдээд одоо энэ хэмжээний 4-5 мянган одоо гэр бүл жилдээ салж ин гэж үзэх юм бол энэ одоо доор хаяж нэг 10-ад мянган хүүхэд одоо өнчирч хоцорч байна гэдэг ийм асуудал яригдж байна шүү дээ. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн нөгөө нэг одоо эцгийн одоо нөгөө нэг өөргөө биелүүлэхгүй ингээ хүүхдээ ингээ салсан бол ингээ хаяад ингээ эргээд тэр хүүхдээ харж үзэхгүй байгаа ийм хүүхдийн тэтгэмжийн асуудал бас маш их хөндөгдөд байна л да. Тий, манайхаас нөгөө хавар гаргасан 8-9 хуулийн өөрчлөлтийн тухай нэг асуудал наадах чинь баггүй. Өргөдлөөсөн эмэгтэйчүүдийн хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал. Монголд чинь 72,000 гаруй өргөдлөөсөн ээж байгаа. Тэрний цаана 36,000 гаруй насанд хүрээгүй хүүхэд байна. Тэрний бараг 80 орчим хувийн тэтгэмжээ авч чаддгүй маа гэсэн энэ судалгаа байдаг. Тэгэхээр тэтгэмж шүүхийн шийдвэр гаргаад тэтгэмжийн тогтоочж байгаа. Та бол төлөх үүрэгтэй гэд тий. Гэтэл тэр биелэл олохгүй байгаа байхгүй. Тэгэхээр биелүүлдэг хуультай болмоор байна. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэр үүсгэлийн тухай хууль болон зөрчлийн хуулийн дахиад өөрчлөлт оруулах асуудлыг бид нар ярмаар байгаа. Тэгээ хүүхдийн тэтгэмжийг төлгээд шүүхийн шийдвэр гаргаж чадхад яагаад төлөхгүй байгаа юм? За энд олон шалтгаан байдаг. Зарим нь бол одоо боломжгүй, орлогогүй энэ төр гэдэг. Тэгвэл орлогогүй бол одоо тэрийг албатай хөдөлмөрийн тий албатай хөдөлмөр эрхлүүлэх үү яах уу тэр ч гарц байгаа шүү дээ. Ер нь бол яг хүүхдийн тэтгэмжтэй холбоотой дэндүү өрөвдөлтэй юм ярьж байгаа шүү бид нар. Тэтгэмжийн жижигхэн мөнгөний тухай тэр хүүхдийн сүүний мөнгө л ярьж байгаа. Тэрний цаана тэр хүүхдийн эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал, сэтгэл санааны асуудал, тэр ээжийн сэтгэл санааны асуудал. Айлын охиныг 20хан настад навч суучаа те 40 гараад тэрний хоор 4-5 хүүхд төрүүлээд ажил хийгээгүй магадгүй гэртээ хүүхдээ харсаар байгаа нөгөө хүүхдээ хүмүүжүүлсээр байгаа 40 гарсан эмэгтэй нэг өдөр нөхрөөсөө аягдахад тэр эмэгтэй яаж амьдрах учраа олдгүй байхгүй тий. Хоёрдугаарх нь гэдэг нь нөгөө төлөхгүй болвол яах вэ гэхээр манайх нэг юм зөрчлөлөөр 100,000 төгрөгөөр нэг удаа торгох тухай хуультай байхгүй. Сар болгон одоо яг энэ хүүхдийн тэтгэмжтэй холбоотой нөгөө бүсчлэлийн болон цалингийн нөгөө доод хэмжээгээр ингээд шатлалтай юм тэтгэмжийн асуудал байдаг. 0-11 нас хүртэл болохоор цалингийн одоо доод хэмжээний 50%-аар тэтгэмж авдаг. Тэрнээс дэш бол цалингийн одоо доод хэмжээний бүтнээр нь авдаг. Гэхдээ энэ нөгөө бүсчлээс хамаарат өөр байдаг. За дундчлаад үзвэл нэг 100 орчим мянган төгрөг тэтгэмжгээ бодъё л да. Тэгэхээр тэр эцэг одоо юу гэдгийг ширлэж яваад зөвчлийн хуулиар нэг удаа 100,000 дуулах уу? Сар болгон 100,000 төлөх үү гэдэг. Гэхдээ нэг хүүхэдтэй холбоотой асуудал 4 хүүхэдтэй байвал яхаа 400,000 авах уу 5 хүүхэдтэй байвал 500,000 авах уу гэх тээ. Гэтэл энэ нь өөрөө эргээд яаж яах нэхэр хариуцлага аваад аявих гарч иж байгаа байхгүй нөгөө хууль хэрэгжихгүй байгаа учраас тэднийг төлөвлөхгүй байгаа учраас бүр ингээд 4-5 эмэгтэйг 4-5 хүүхэдтэй болгоод явж байгаа залуучууд байна шүү дээ. Манай дээр өргөдлөө бариад орж иж байгаа эмэгтэйчүүд байгаа. Манайх энэ хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар бид нар стратеги өмгөөлөл хийх гээд одоо нэг өргөдлүүд аваад дуусч байгаа. Туутахгүй бид нар шүүхрэх гомдол гаргах. Тэр одоо байгаа хууль нь улаан цай минь одоо ингээд хариуцлагагүй эцгүүдийг толгойг нь хэлсэн баг одоо өөгшүүлсэн юм болж шүү дээ. Нэг удаа төлөхгүй олон сар явлаа гэхэд нэг удаа 100,000-аар торгоо тэгээд ингээд банданд суулж байгаа юм уу? Яг уу энэ бол бас өөр шалтгаантай гэж харж байгаа. Тэрний үе ихээр шүүхийн шийдвэр гүйцэтгэл энд хамааралтай. Яг тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэл чинь хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал их жижиг мөнгөний асуудал яригддаг. Зарим хэрэгүүд нь бол их том мөнгөтэй холбоотой асуудал яригддаг. Хэдэн дээр бумаар гүйцэтгэл хийхтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хангуулах асуудал яригдчихэдэг те. Тэгэхээр энэ дээр хүний хүрэлцээтэй холбоотой хүртэл асуудал яригдсан юм билээ л дээ. Тэгэхээр өдөр болгох нөгөө мөнгөө төлгээл тэр хүн тэгээд хаяг нь тодорхой бус олдохгүй гэж яг олон шалтгаан байдаг. Гэхдээ бид хуулиа сайжруулах шаардлага бол байгаа. Нөгөө төрж байгаа эмэгтэйчүүд дээр судалгаа хийсэн чинь 45% нь гэрэлтэй батлуулаагүй байна гэдэг. Тэгэхээр гэр бүл болохтой хариуцлагатай хандах тухай асуудал байгаа юм.
Тэ батлуулж хүүхэд төрүүлэх ёстой. Тий, ер нь бол тэн дээр эмэгтэйчүүд өөрснөө хариуцлагатай байх хэрэгтэй. Гэхдээ батлуулсан ч батлуулаагүй ч тэр хүүхэд тэр хүний хүүхэд мөн бол тэтгэмжээ төлөх үүрэгтэй хуулиараа. Гэхдээ бид нар батлуулж явах хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч гэж хин бэ? Оюун гэрэл гэдэг нэг хүүхэн гинт гараад ирсэн гэдэг хүмүүс үзэгчд бас бодчихлоо ах тийм үү. Тэгэхээр ер нь өөрөө одоо хэдэн хүүхэдтэй мэдээж одоо бусдыг соён гэрэл гэдэг ингээд эмэгтэйчүүд гэр бүл хүүхдийн асуудлыг ингээд хариуцсан явж байгаа хүн өөрөө бас тэр хэмжээнд бас үлгэрчээ үзүүлэхээр хүн байх хэрэгтэй гэж хараад байна. Тэгээ би одоо миний аавыг батнасан гэдэг. Аав ээжээсээ бид нар 8 улаа. Айлын одоо 6 дахь охин. Бид нар манай аав ээжээр бол одоо 6 охин 2 хүүтэй ийм гэр бүл. Одоо манай аав ээжээр баг гэр бүл болоод бараг 60 жил амьдарч байгаа. Ховд аймгийн харьяат. Тэгээд багш мэргэжилтэй дээр нь Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд төгссөн, эрхцүүч мэргэжилтэй. Тэгэхдээ яг намайг нөгөө хэвлэлийнхэн бол хэвлэлийн санийн албаны оюун гэрэл гэж ерөнхийдөө мэддэг тий. Би хуулийн сургууль сурч байхдаа л ерөнхийдөө ингээ хэвлэлийн салбар руу их халиад орцсон. Тэгэхдээ яг хэвлэлийн салбарт ажиллаж байх үедээ хуультай хамааралтай асуудал байхад тэнд оролцоод явдаг байсныг бол та мэдэх бах. Тэгээ ерөнхийдөө яг хэвлэлийн салбарт тэр дундаа нөгөө төрийн бас байгууллагад би нэг 15 орчим жил ажилласан байдаг. Монголын санийн албаны гүйцэтгэх захирлаар би 4 жил ажилласан. Дараа нь Сэрүүлэг констракшны одоо гүйцэтгэх захирлаар 2 жил ажиллаад тэгээд одоо нөгөө сонин маань сайт болоод хувирсан те сүлдээ тэгээд сайт SCC гэж байгуулад би нэг 6 орчим жил сайт SCC-ийн тэргүүн гэж явж гаад тэгээд энэ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч одоо сонгон шалгуулалт болох юм байна гэхээр бас энэ эмэгтэйчүүд одоо би ч одоо яг тэ өөрөө нөхөртэй 2 охинтой тэгээд яг энэ нийгэмд одоо ээж хүний хувьар ч юм уу эмэгтэй хүний хувьар миний гүйцэтгэх үүрэг юу ах юм бол ер нь яг олон жил бас төрийн бас байгууллагад ажилласан юм чинь энэ төрийн бас байгууллагын үйл ажиллагааг сонирхоод ороод үзвэл яадаг бол тэгээд эмэгтэйчүүдийн одоо хүүхдийнхаа төлөө илүү би яг юу хийж чадах бол гэдэг бодлоор одоо энэ эмэгтэйчүүдийн байгууллага нэр дэвшээд эмэгтэйчүүдийн албаны одоо эсдэх ерөнхийлөгчөөр сонгогдоод 11 сар ажиллаж байна. Төсвөөс ямар ч мөнгө цалин одоо санхүүжилт өгдгөн бол одоо яагаад энэ холбооны ерөнхийлөгчөөр ажиллая гэж ямар их зориг вэ? Эсвэл өөрт чинь ард том нэг санхүүжүүлэгч байгаад байна уу? Одоо энэ эмэгтэй хүнийг яна наад асуултан дээр чи яг ингээ эмэгтэй хүн буруу утгаар ойлгоход би өөрөө чинь гэр бүлтэй хүн учраас өөр зүгээр компани ямар нэгэн том санхүүжилт байна уу гэдэг байхгүй. Юу ч байхгүй. Ер нь бол яг би нэг бүр нэг юм хэлчихье гэж бодоод байгаа. Ер нь ингээд одоо эмэгтэйчүүд ингээд жоохон улс төрд ороод манлайлаа ч юм эсвэл урлаг соёлын од болдог манлайлаа гараад ирэхээр энэний ард хэн байна вэ гэж те энэ яг ингээд хайж явж яснаа ямар нэгэн нууц амрагч юм эсвэл аавын ч юм уу нөхрийг ч юм уу те яагаад эмэгтэй хүн өөрийн чадлаараа мундаг манлайлалтай байж болохгүй гэж яагаад эмэгтэй хүн өөрийн чадлаараа мундаг улс төр хийж болохгүй гэж мундаг бизнес хийж болохгүй гэж те яагаад заавал ард талд нь хэн нэгэн байх ёстой гэж энэ эмэгтэйчүүдийн холбоо гэдэг бол одоо Монголын мянган одоо зовлон жаргалтай ээжүүдийн асуудлыг ингээд шийдэхэд одоо хувь нэмрээ оруулах гэж яваа байгууллага гэж харж байна. Тэгэхээр ингийн тулд одоо нөгөө нэг санхүүгийн асуудал тулгарна. Энэ санхүүжилтийг яаж тасалчихгүй шиг аваад явах вэ гэдэг толгойн өвчин бол байгаа шүү дээ. Гэр бүлийн санхүүгээс гадна бас бүхэл бүтэн эмэгтэйчүүдийн холбооны санхүүг бодно гэдэг бол тарих ташлахсан асуудал би л зориулж чадахгүй. Тийм учраас би ингэж асууж байгаа. Ер нь бол аюу хүнд ер нь төрийн бас байгууллагыг ганц эмэгтэйчтэй холбоо биш төрийн бас байгууллага авч явна гэдэг их хүнд байхгүй. Төрийн бас байгууллагыг авч явна гэдэг өөрөө дандаа хүний өмнөөс очиж хүнээс юм гойдаг. Хүний төлөө бас ингээд явж идэг гэдэг. Гэхдээ яг эргээд үр дүн нь олон хүнд бас баярлаа гэд хэлэх нь эргээд одоо тий нөгөө олон хүмүүс маань баярлаа гэж хэлэх нь эргээд сайхан юм да гэд. Ялангуяа эмэгтэйчтэй холбоо бол бүр хүнд. Яг тэгэхээр энэ үндэсний хэмжээний байгууллага өмнө нь бол би нэг салбарын түвшинд тий төрийн бас байгууллагыг удирдах явсан бол одоо би бүхэл бүтэн үндэсний хэмжээний одоо эмэгтэйчдийн төрийн бас байгууллагыг удирдах явж байна. Нэг талаасаа харахаар бол асар хүнд боловч нөгөө талаасаа энэ байгууллагын түүх нь өөрөө их сайхан байхгүй. Ер нь цаашдаа энэ Монголын эмэгтэйчдийн байгууллагыг энэ тий санхүүжилт тал дээр нь бас төр дэмжлэг үзүүлээч гэдэг саналыг бид нар тавьсан хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтаа уулзсан. Цагийн төсвөөс одоо санхүүжүүлдэг болгооч гэдэг хүсэлт тавьсан. Тэгээ би тавьсан явж байгаа зүгээр шийдэгдэх хэсгийг нь бол мэдэхгүй байна. Тэгээ сая энэ олон улсын чуулганы бас нэг гол юм нь бид нар олон улсын байгууллагуудад бас хүлээн зөвшөөрөх өмнөх харилцаа холбоогоор сэргээх бас нэг юм чухал алхам болсон. Сайн эцгийг яаж бэлтэх вэ гэж ярьж байгаа хүн өөрөө мэдээж сайн ээж болж таарлаа гэж бодлоо зөө. Гэхдээ яг би хороо дээр муу ээж байдаг гэж боддоггүй шүү дээ. Зүгээр яг цаг хэрэг зарцуулж чадахгүй байх гэдэг л асуудал байгаа тий. Тэгэхээр сүүлийн үед бол яг би нөгөө эмэгтэйчтэй холбооны ажил авснаас хойш айгүйх юм хөдөө гадаа явдаг болсон. Айгүйх орон нутгаар явж гин бас
гадагшаа 2-3 удаагийн гадагшаа томилт хийлээ гэдэг. Тэгэхээр сүүлийн үед бол охиндоо зарцуулж байгаа цаг маань бол нэлээд багассан хүүхдүүдтэй. Гэхдээ яг хөө бүр бага насны биш манай хүүхдүүд одоо сургуульд орсон учраас нэг аваа явуучих боломжтой. Хоёрдугаар өөрөөснөө баг бие даах юм боломжтой болсон учраас харьцангуйгаа бол гайг баг. Гэхдээ би хизээч ээж нар бол муу байдаг гэж би боддгоо. Яг хүүхдүүдтэй бол цаг зарцуулдаг юм байна гэж чадлынхаа ирээр ингэ хичээж байгаа. Гэхдээ сүүлийн үед бол бас жоохон хүссэн хэмжээнд бол байхгүй байгаа. Олон хоногоор одоо гэрийн бараа харахгүй их нэртэй учраас санаа нөхөр бас жоохон хаяа гомдол тавьдаг байх та. Тэгээ ер нь бол яг юу штэ нэг нөгөө мдээгүй байж байгаад гинт орсон юм бол биш те. Бид нар ямар ажил хийх гэж байгаа бол хин мэдэж хүлэн зөвшөөрч орж байгаа асуудал. Хоёрдугаар гэх юм бол түрүүн би хэлсэн. Харьцангуй нөгөө нялх хүүхдтэй болохоор хэцүү байхгүй. Манай хүүхдүүд манай багчаа одоо 9 настай. Тийм болохоор хүүхдүүд маань харьцангуй ингээ бие даацсан учраас эргээд нэгдүгээрт хоёрдугаар гэх юм бол би нөгөө энэ дээр эрчүүдийн хандлагын асуудлыг ярих гэдэг юм л да. Нөгөө эмэгтэй хүн ингээд хэдий олон хоног яг мэдээж нэг явахаар амар олон хоногор бол яваадсан юм бол байхгүй. 1-2 хоног ч юм уу 3 хоног 4 хоног ч гэдэг юм уу. Хамгийн олондоо би чи баруун аймгаар 6 хоног явж ирсэн юм байна. Баруун хав аймгаар 6 хоног явсан гэдэг. Гэхдээ мэдээж яг байнга ингээд орхио яваад байх мэдээж нөхөр сайхан байхгүй бах. Гэхдээ зоригч гэдэг юм уу өөрснөө нэгэнт шийдсэн бол тэрнийхээ төлөө явах хэрэгтэй гэдэг дээр манай нөхөр өөрөө их тийм дэмждэг. Чи үнэхээр ажил хийж байгаа бол тэрнийхээ ард гарах хэрэгтэй. Тэхийн тулд би бол чамааг аягүй сайн дэмжин ойлгоно гэд. Тэгэхээр нөгөө эхнэр нь ямар ажил хийж байгааг нөхөр нь мэдээж зөвшөөрсөн байх чухал. Тэгээд зөвшөөрсөн тохиолдолд тэрийг аягүй сайн дэмждэг байх бас их чухал гэж би боддог. Тэгэхээр олон нийтийн ажил хийж байгаа ч гэдэг юм уу, ялангуяа улс төрд явж байгаа, олонний өмнө гарч ирж байгаа нэмэгтэйчүүдийн ард нөгөө эр нөхөр гэдэг өөрөө их чухал байдаг. Тэрийг ойлгодог, дэмждэг, хайрладаг, хамгаалдаг тий. Тэгээд түрүүн хэллээ ш нэг эмэгтэйчүүд жоо олонний танил болоод ирэхээр ингээл хин нэгний бараг тэрний явдаг хүүхэн ч гэдэг юм, альсвал тэрний ийм хамааралтай, альсвал тэрнээс зугаалж ярьсан гэж амны зугаа олгож ярьдаг. Би бол энэ дээр бол үнэхээр ингээд бид нар хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Яагаад энэ эмэгтэйчүүдийг ингэж муухай ялгуурлаж гадуурхаж дээрлэхэж дормжилж явах хэрэгтэй гэж танай гэр бүлийн хувьд жишээлбэл одоо хэн илүү санхугаа хариуцж авч явж байна одоо илүү орлого олж гэх юм уу. Тэгээ таны нөхөр ямар мэрэгчлээ ямар ажил. Тэгээ манай нөхөр чинь ёо герман аялал жуулчлалын мэрэгчлээ хүн. Гэхдээ одоо төрийн албанд ажилладаг. Тэгээд яг хөө бид хоёр бие биенээс нэг юм учиргүй аваад уцаас их амар өндөр орлого олоод байдаг. Манайх нь тийм амар өндөр орлоготой гэр бүл биш. Гэхдээ яг хуу өөрснийхөө амьдралыг бол хангалттай шийдээд явцдаг. Тэгээд бас нэг өмсөй гэсэн хувцас аваа өмсөж чинь тэ идэх гэсэн хоолоо аваад идчих чинь. Багтай нь бол одоо 9 настай гэж. Том нь бол одоо том нь манай том охин чинь 19-тай. Оюутан юм байна. Оюутан. Дөнгөс оюутан болсон. Тэгэхээр хүүхдүүдийнхээ боловсролд хангалттай анхаарч амжиж байна уу? Би бол ерөөсөө өг хөрөнгөөс илүү толгойтох боловсролын илүү яадаг. Одоо шийдэж өгөх хэрэгтэй гэж боддог. Хоёр охиндоо ч би хэлдэг. Ээж нь та нарт одоо бид хоёр та хоёрт их өг хөрөнгөлдөж чадахгүй. Аюул сайн боловсролтой болохт ч харин олсон хөрөнгөө зарцуулна гэдэг те. Тэгээд одоо манай охин Австралийн нэг их сургуульд сая тэнцсэн. Тэгээд бас тэтгэлэг авах гэж байгаа юм байлээ. Тэгэхээр өмнө нь яг дунд сургуулийн би нэг Канадад сүүлийн 3 жилийн сургуулиуд сурдаг гэсэн. Тэгээд тэрийг би яагаад гэсэн бэ гэхээр яг ахлах анги хүртэл манай охин чинь Монгол сургуульд байсан. Монголдоо Монгол сургуульд байсан. Тэгэхээр монголоороо маш сайн уншин, маш сайн бичин, маш сайн ярина те. Тэгэхээр бас одоогийн залуучууд чинь дэлхийдээ хөл нээж алхахын тулд бас сайн хэл устдаа байх хэрэгтэй. Тэрийг зүгээр сурах гэхээсээ илүүтэй орчинд нь очиж сурах нь илүү сайн сурах болов гэд Канадад манай охин дунд сургуулиуд төгссөн. Тэгээд тэр төгснөхийн хариуд одоо сая яг ямар мэргэжлээр сурах гэж байгаа юм бэ? Одоо бол яг технологид суурилсан. Тэгээ өөрөө бол яг илүү нэг жоохон нийгэм хуулийн чиглэл рүү би ээж чигээ хуульч олно гэл тэгж ярьдаг. Гэхдээ илүү одоо ч нэг юм хос мэргэжил ялангуяа технологи гэдэг юм дээр залуучууд бол илүү онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа шүү дээ, тий. Өөрөө технологи маш ойлгодог. Технологитой бүр илүү тэр одоо дата ямар байдгийг бид нар бол технологиг нэг фэйсбүүкээр орж байгаагаар хараад байгаа бол эн чинь ирээдүйч өөрөө дижитал дэлхийн тухай яригдж байхад яг тэр бэлтгэгдсэн иргэн одоо бэлтгэх шаардлагатай гэж бодож байна. Тэгэхээр энэ танай холбооны санхүүжилт бол одоо байнгын доктортой биш учраас ингээд байнгын одоо мөнгө санхүүгийн эрэлт гарч байгаа хүн өөрөө бас тогтмол цалинтай байж чадахгүй л байгаа хэрэг. Тэгэхээр таны нөхөр одоо ингээд нөгөө нэг өөрөө харагдахгүй, цалин харагдахгүй гэдэг шиг юм болох гэдэг нь энэ дээр бас магадгүй гайхтгүй ер нь дэмий биш үү гэж хэлдэг тохиолдол байна уу? Ер нь бол яг мэдээж өмнө нь би хувийнхаа юм хийгээ явж байхад бол энд байгаа авж байгаа цалингаас илүү орлого олдог байсан л да. Гэхдээ би чинь бас хувийнхаа
одоо бизнесийг хийгээд нэг 10 жил болсон шүү дээ. Тэр маань ингээд бас нэг ойлголцсон хамт олонны буйнаар нэг юм мэдээж би өөрөө байхгүй байгаа учраас миний байсан шиг сайн бол байхгүй байгаа. Оюун бизнес гэдэг маань нөгөө сайт тий 2 компани байдаг жижиг. Хоёр дахь гэх юм бол цалинтай ажлыг би хийдэж штэ. Эмэгтэйчүүд аймаг орнотын эмэгтэйчдийн зүйлийн даргууд цалингүй байхгүй. Би бол яг анх ажил авахд бас манай эмэгтэйчд холбоонд ч бас нэг нүрийн одоо санхүүжилттэй данстай одоо санхүүжилт авч үлдсэн мөнгөтэй данс авч үлдсэн. Тэгээ тэрийгээр ажлын албаныхаа зардлаа бид нар шийдээд явж байгаа. Ер нь бол яг өнгөрсөн хугацаанд ч гэсэн яг энэ төв эмэгтэйчдийн байгууллагын дарга бол өөрөө цалинтай байсан. Тэгэхээр цаашдаа зөвхөн бид нар аймаг орон нутгаа цалинтай олгох энэ ажлын албаа доктортой авч явах асуудлаа бид нар ярмаар байгаа. Тэгэхээр бид эмэгтэйчүүдэд илүү хөгжүүлгийн шийдвэр гаргах төвшөнд оролцоог нь оруулснараа эргээд энэ нийгэмд тэр эмэгтэйчүүдээр дамжуулаад нийгмийн одоо чиглэл рүү хийх ажлуудаа илүү анхаарал хандуулах шаардлага байна уу гэж харж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа Монголын эмэгтэйчүүдийн холбоог оюун гэрэл одоо тэргүүлсэн тэргүүлээгүйгээс үл хамааран Монгол Улсын засгийн газрыг одоо хөрсөх юм байна уу хинээ байна уу үл хамааран төр энэ олон нийтийн байгууллага хамтарч ажиллах бол хэрэгтэй гэж би зүгээр боддог. Сонгогчид ч гэсэн бас ингээд нэг эмэгтэй хүн бол за нэг одоо айлын гал голомт одоо ер нь тэгэл галтгоондоо байх болно гэдэг нэг ийм нэг сэтгэхүйгээсээ бас салах цаг болсон юм байна гэж хараад. Тэгээ ер нь бол яг нөгөө уламжлал гэдэг уламжлал нөгөө соёлын харилцаа гэдэг юм байна л да. Одоо юу гэдгийг бид нар чинь бол нэг юм эцгийн эрхт ёстой одоо ард түмэн штэ. Гэхдээ эцгийн эрхт ёс гэдгийг бид юун дээрээ хадгалаад юун дээрээ өөрчлөлт явах шаардлагатай вэ гэдгийг харах хэрэгтэй. Бусдаар уламжлал нэрийн дор эмэгтэй хүн бол ерөөсө галтгоонд байж явах хэрэгтэй. Эрэгтэй хүн бол одоо хаан шиг бодон дээр хөвчих хэрэгтэй гэсэн үг биш. Тэ? Ирээдүйд одоо бид нар чинь дижитал дэлхийд рүү шилжиж байна. Дижитал нийгэмд бид нар амьдарч байна. Бидний амьдралын хэв маяг шал өөр болсон тий. Тэгэхэд бид хуучин уламжлал нэрээр бие биенээ гадуурхах ч юм уу, бие биенээ дээрлэх ч юм уу, альсвал бие биенээ зүгээр хүүсийнх нь хувьд тий эмэгтэй хүн тийм байх хэвээр, эрэгтэй хүн ийм байх хэвээр гэдэг энэ цаг хугацаанаас бид нар өөрчлөгдөх ёстой гэж ойлгож байгаа. Яг үүндээ өмнө нь аав нь одоо гэрээ бүлээд хижээж ээж нь бол хүүхдээ сайн өсгөх ёстой гэж байгаа л магадгүй одоо бол хинэн илүү цалин авч ийн тэр нь те санхүүгээ шийдээд хинэн баг цалин авч ийн магадгүй хинэн илүү завтай тэр нь хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ийм шаардлага үүсэж байгааг үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр ямар ч гэсэн Монголын эмэгтэйчүүдтэй холбоо бол одоо энэ төрийн гүйцэтгэж чадахгүй байгаа тэр эмэгтэйчүүд гэр бүл хүүхд рүү чиглэсэн энэ асуудлууд энэ бодлогыг одоо хэрэгжүүлэхэд бас тусалж дэмжиж бас тодорхой саналаа хүргэж ажиллах тал дээр бас нэлээд анхаарч байгаа байна гэж хаарлаа. Гэхдээ бол харамсалтай нь бас одоо төрөөс одоо санхүүгийн дэвшлиг байхгүй учраас танай холбооны санхүүжилтүүд байнгын доктортой байж чадахгүй юм байдалтай байгаа учраас цаашлаа бусад орны жишгээр энэ эмэгтэйчүүдийн холбоогоо одоо санхүүгийн хувьд бат доктортой байлгаж чадах юм бол төсөөс тодорхой хэмжээгээр санхүүжилт өгдөг болчих юм бол гэр бүл одоо эмэгтэйчүүд хүүхдийн асуудлыг ч гэсэн төрөөс бас тодорхой хэмжээгээр одоо анхаарах ийм нөхцөл үүснэ гэж харж байгаа. Ингээд танай холбооны ажилд амжилт хүсье. Маш их баярлалаа. Тэгээд би яг нэг үг хэлчихв. Тэгээ ер нь бол яг бид манай холбоол ажилчвал Монгол улс сайхан болох гэдэг юм ерөөсөө биш те. Гэхдээ мэдээж төрийн нөгөө зарим чигүүргийг төрийн бас байгууллага үүсгэнэ гэдээ бидэнд сайн одоо хийжсэн туршлага түүх байна. Сайн том сүлжээ байна. Энийгээрээ бид үндэсний хэмжээний сүлжээтэй төрийн бас байгууллага Монгол тун цөөхөн 1 2 3 гэж тооцвол бараг тэрнээс цаашаа шахах байхгүй. Гэхдээ яг мэрэгсэн сайн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллагууд байгаа. Тэгэхээр зүгээр нөгөө төрийн зарим чигүүргийг төрийн бас байгууллага үүсгэх гэдэг юм уу. Үнэхээр Монгол улсад те бид хамтарч ажиллахын шаардлагатай байхгүй. Энэ улсын хөгжил иргэн бүр хамтын ажиллагааж шаардлагатай. Энэ хамтын ажиллагаагаар бид нар хийчмээр байгаа юм. Бусдаар би төрийн албан агч, би төрөр учраас чамтай хамтраад байх шаардлагагүй альсвал бид нар л хөгжүүлнэ энэ улсыг. Та нар бол мөрөөр ажиллаа хий гэдэг биш. Энэ улсын хөгжил иргэн бүрийн оролцоо чухал. Тийм болохоор энэ дээр бол яг Монголын эмэгтэйчүүдийн байгууллагад энэ түүхэн байгуулга төдийгөөс өдийг хүртэл Монголын одоо түүхэнд ямар үүрэг гүйцэтгэж одоо энэ байгууллага ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэг дээр анхаарад ирээдүйд энэ байгууллагын үүрэг оролцоос ямар байх вэ гэдэг дээр төр бас одоо чиглэл гаргаад хамтран ажиллах боломж байна л гэж харж байгаа. За ингээ баярлалаа. Баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Оюн Гэрэл оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Ирч хүчтэй амьдралын энгийн жур сайн актив дархлаага жаргаа